За хай зүрхнүүд та бүхэндээ маш гоё мэдээлэл дуулгах гад ингээд юу хэн гараад ирлээ. Тэг юу вэ гэхээр миний хажууд харагдаж байгаа blind box-уудыг харагдаж байгаа. Нэг хайрцаг дотор нийтдээ 6 ширхэгтэй. Тэгээ та бүхэн 6 ширхгээс аль нэг нь өөрсдийнхөө хүсснээ сонгож авах боломжтой. Яаж авах вэ гэхээр манай одоо Kero Store шүү дээ. Тэгээ та бүхэн одоо аль хэдийн мэддэг болсон байх. Тэгээ Kero Store-оос мэдээж та бүхэн нэг одоо аниме хүүдийн худалдаа авсан тохиолдолд энэ хүү харагдаж байгаа blind box-оос аль нэгнээс нь хүсснээ сонгоод авах боломжтой. Үнгүй гэсэн үг. Хүүд авах юм бол үнгүй та бүхэн blind box авна. Тэгээ дээр нэмэгдээд подвалк ч юм уу өөр ямар нэгэн төрлийн аниметэй холбоотой одоо манай Kero Store-оос худалдаа авалт хийх юм бол бас хөөрхөн жижигхэн гарын бэлгтэй. Тэгээ энэ хүү blind box-ууд байна. Дотроо маш олон төрөлтэй юм билээ. Тэгээд надад болохоор нийтдээ 24 ширхэг blind box бэлгэнд явуулсан байгаа. Тэгээд би ерөөсөө ингэж blind box таталж үзэж байгаагүй. Энэ дотор одоо яг юу байгаа вэ гэхээр Jujutsu Kaisen-ы дөрүүд байгаа. Яг энэ blind box дотор. За тэгээд энэ бариад авцснаа шууд задлчих. Ямархуу байгаа бол ерөөсөө задлж үзэж байгаагүй. За эхлээд энд ямар дүр байгаасаа гэж бодож байгаа гэхээр миний хувьд болохоор Gosho Satoru угаасаа би крашладаг. Тэгээд Sukuna тэгээд Yuji Itadori 3 айл нэг нь байгаасаа гэж бодож байна. Тайлна ах бол. Ямар гоё юм бэ? Манайха Sukuna гараад ирсэн. Надад ийм Sukuna-гийн хүүхэн жижигхэн фигур байдаг байхгүй юу? Тэгээ өөр ямар ч тийм Sukuna-тай холбоотой кейс байт юм байна утасны өөр юм байхгүй. Энэ сте ямар гоё юм бэ? Надад бүр амар таалагдлаа. Nice. За, энийг дараа нь би ахиад гаргаж ирээд жижигхэн ухсрах юм байгаа юм байна. Тэрийг бас ухсарч та бүхэндээ харуулъя. Ямар ч гэсэн хоёрыг задлчих гэж бодлоо. За тэгээ дараачих нь болохоор мэдээж миний хамгийн дуртай бас үздэг Demon Slayer мэдээж түрэн ангууж байгаа. Саяхан Infinity Castle гарсан та бүхэн мэдж байгаа. Тэг бүр үнэхээр тасрах үзэг бол үзэрэй за. За эндээс алин. За шууд хамгийн ихний сонгоно. За юу аа гэж бодож байна хаа? Энд бас 6 дүр байна. Inosuke, Zenzu яг ингэ нэр нь орж ирдгүү Tanjiro, Nezuko, тэгээд манай Шавжны Хашира, тэгээд Giyu байна. Энд юу? Тэр гурвын төрнийхээс жижиг юм байна манайхаа нэг хараа. Zenzu гараад ирсэн. Яг нэг тийм ойлгож байгаа юм шиг. Nezuko-чан гэд листэ хөрх юм байна. За сая blind box-а задлаад мэдээж 2 blind box задлан. Тэгээ энэ 2 blind box-оос миний хамгийн хөөрхөн хайрладаг Demon Slayer-ээс болохоор энэ манай Zenitsu гарч ирсэн. Тэгээ Zenitsu бол угсрахад бас маш амархан зүгээр ингээл гаргаж ирэл 2 муксарчдсан юм байна. За тэгээд мэдээж Sukuna бол угаасаа маш удаан гарснаас нь хойш крашлсан. Ягаад юм муу дүр крашлт юм мэдгүй л дээ. Гэтэл муу дүр крашлт гэдэг чинь манайхаа. Энэ хоёр гарч ирлээ. Та нар маань ч гэсэн ийм хөөрхөн фигүртэй болохыг хүсэх юм бол Kero Store-оос нэг хүүдийг худалдаж аваад аниме хүүдээ авсан тохиолдолд эндээс та бүхэн аль нэгийг хүснээ сонгоод авах боломжтой. Надад одоо дахиад 22 blind box байна. Тэг бүгдийг задлаад ямар ч хэсэг гоё өрөө тавьмаар байна. За хай зүрхнүүд өнөөдөр та бүхэндээ Kami-sama Kiss гээд бүр үнэхэрийн хайр хүргэм гоё анимег нь ярьж өгөхөөр бэлтлээ. Хэрвээ чи нэг л өдөр игэл жирийн охин байжгаад бурхан болчвол яах вэ? Ингээд шууд эхэлцгээе. Эртээ урдын цагт ахлах сургуулийн 17 настай Nanami гих охин амьдардаг байжээ. Аав нь мөрөдөд тоглоомноос олж маш их өрөнд ороод сүулдэ орох оромжгүй Nanamиг аав нь хаяад явсан учраас одоо ингээд очих газаргүй арчаагаа алдаад байж байгаа нь л дээ. За sorry жоохон муухай хэлжлээ те. Энэ үед гинтэл модон дээр нэг хүн гарцаа авраарай туслаарай гэд жижигхэн нохооноос үнхэлцгээ хагартлаа айж авахыг хараад Nanami мэн туслахад нөгөө залуу чинь цаатахыг чинь очих газаргүй гэдгийг нь сонсоод духан дээр нь шоп гэж үнснээ энэ газар амьдр гээл нэг хаяг өгөл явчтیں۔ Хонох газаргүй чи очихоос өөр яах вэ гэд очив чи баг хүн амьдрт юм уу гэмээр балгасархуу юм байхаар нь айц хүйц шар усан босоод байжээсэ чи Хөөй, Mikage-sama та биднийг орхиод 20 жил яагаад алга болчвоо гэд нөгөө талаас нь чист яаж намайг 20 жил орхиж чадваа гэл манай охин лүү дайрж ин. Тэгсэн юу Mikage Nanami байгаа юм чи. Тэгэхээр нөгөө нохооноос айгаад байсан гар чинь газрын бурхан байсан бөгөөд Nanamид өөрийнхөө эрхийг духан дээр нь үүсэж үлдээсэн болж таарж аамаа. Тэгэхээр одооноос эхлээд Nanami газрын бурхан болж байгаа гэсэн үг.
Энийг нь мэдсэн Томоо гэх нүнэг яв жов чи өстой энд байх хэрэг байхгүй шүү. Юу бурхан чам шиг ийм бурхан ч гэж юу байх уу гэд ерөөсө тоодгүй. Нанами ч бууж өгөхгүй. Өстой ийм хачин нурж унах чаа хийдийн бурхан байснаас үхсэн нь дээр гэж хэлсэн ч өнөөдөртөө хонох газаргүй болохоор хонохоор олноо. За тэгэхээр үргэлжлүүлэхээс өмнө та нартаа энэ үнэг хоёр жижигтнийг тайлбарлая. Микаге бол энэ хийдийн бурхан бөгөөд Томоо гэх нүнэг түүний үйлчлэгч нь гэсэн үг. Томоо хүн биш, нэг төрлийн Йокай. Йокай гэдэг нь Япон ардын аман зохиолд гардаг Европ улсын сүнслэг амьтан. Давуу тал нь гэвэл урт настай, хүчтэй, олон төрлийн шидтэй бас хувирах чадвартай. Харин энэ хоёр жижигтнийг Оникри ба Котецу гэдэг энэ хоёр маань болохоор хийдийн туслахуд ахгүй юу? Ингээд Нанами тэндээ хоноод өглөө сэрэнгүүтээ пүү ямар балаа зүзүүдэлч вэ? Би өстө орон гэргүй болоод танихгүй ахта таарад тэр ах надад өөрийнхөө гэрийг өгөөд тэнд нь очисон чинь хачин үнэг өлбийсэн хоёр жижигхэн юмтай таарад би бүр газрын бурхан болцсон байсан тэхүү гэл өөртөөгөө яриад ээжидэл хоёр туслах маань өглөөний минь газрын бурхан саамаа гэж надын зүуд биш байгаа байхгүй юу? Тэгэл бурхны ажлаа хий минийхөө гэл хашаа цэвэрлээл ханаа угаал жаргаад байна уу зовоод байна уу гэдэг шиг л зэрлэг зулгааж байхдаа гараа гэмтээхээ шахсан чи Томоо ирснэ. Шааста зэрлэгч зулгааж чадахгүй бурхан байлаа юу бро гэрлүүгээ хараач гэсэн ч одоо Нанамид очих газар байхгүй гэд уг нь үннээ хэлдээн цаа чин дааж Томоо төмөс тоохгүй л өдөржин ажиллаад ядарсан амтай ясан амрааж адил нэг имээ хийдэд залбирч байхдаа дотроо юу бодож байгаа нь Нанами чууд сонсогдоод болдгүй. Тэгсэн чинь газрын бурхан болцсон учраас хийдэд ирж залбирж байгаа хүмүүсийн хүслийг нь угаасаа сонсож чаддаг гин шүү. Ингээд 20 жил хурааж хадгалсан олон зуун хүмүүсийн хүслийг жирээлгэн бичсэн бичиг цаас манай хоёр аваад ирнэ. Тэгэхээр Микаге хийддээ ирээгүй 20 жилийн турш зөвхөн Томоо хийдийг цэвэр цэмцгэр авч явж хүмүүсийн хүслийг ингэж цэгцтэй хадгалж бичсэн байдаг. Тийм учраас Нанами зааз мань бол бурхан болж чадахгүй юм байна уу. Гэхдээ яг уу Томоотой ярилцмаар байна гэснээр Оникри Котецу хоёр Томоогийн байгаа нөгөө ертөнц рүү очисон чинь цаадах чинь баахан хүүхнүүдтэй дайлжих гэд байж байгааг нь мэдсэн Нанами Томоогийн хийд энэ төр хэрэггүй хүснээрээ амьдрна гэснийг нь сонсоод уурлаад гараад явж байхад хідэн эвгүй гарууд ирснэ. Хей Микаге хийдийн хөөрхөн шинэ бурхан мөн үү гэл идэх гэж дайраад тэндээсээ зүхтаад ойроо орсон чинь Оникри Котецу хоёр та ер нь ингэж зовж яхаар Томооыг үйлчлэгчээ болгочхоо тэхийн тулд гэрээ хийх ёстой гэрээ бол маш амархан түүнийг уруул дээр нь үүсгэд болно гэж авсан. Нанами нэрээ за юу заваарцгаагаад байгаа гэл дахиад зүхтаж адил нэг имээ тусламж гуугаад өрөвдөд тусалсан чинь имээ бүр Нанамиг алах гэж хөөгөөд зүхтаад тэрүүгээр чинь нэг уйлаа майлаа. Чөтгөр имээ бас Нанамиг идэж хүчтэй болох ч юм байх уу. Тэгэл Томоо ирээл үгээр идэж хахад цаа хоёр чинь хамт модноос унаад унахтаа уруул дээр нь үнсэж үйлчлэгчээ болохоо мэдлгүй яхав те манай Нанами. Ингээд Нанами чөтгөр имээд идүүлэхээс аврагдаж Томоо албан ёсоор хүчээр түүний үйлчлэгч боллоо гэж. Өглөөс ирээд дахиад л ямар муухай зүүдлвэ гэсэн чинь бодит байдалтайгаа эвлэрхээс өөр аргагүй. Томоо үнэхээр хүчээр үйлчлэгч болсондоо уурн хурж өгч амчин. Нанамиг үнэхээр бурхан бол ядаж энэ усыг саке болгоодох гэсэн чи дааж чадахгүй л. Манай охин үйлчлэгчтэй болсон болохоор хийх юмгүй байж идэл Үжигами гээд Нанамигийн сурдаг сургуульд нэлээд алдартай од айдол Курама шилжиж ирж байгааг сургаар шууд хичээлийн зүг гидэн годон шүү дээ. Гэхдээ Микаге тухан дээр нь яага бурхны тэмдэг тавьсан болохоор энэ тэмдгийн тэнүүлж Йокайнаар халдаж магадгүйгээд Томоо чихтэй малгай өмсөд явлааски. Муухай царайлаа лангтаа сууж хахад гаднаас нөгөө Курама ч аюулгүй сүртэй орж ирж байна. Харанхуун сахиусан тэнгэр Курамад огтуд унаж тусаад нөгөөх нь Нанами дээр очисноо. Хөөе холтцсон байдаа наа чи миний суудал гэж хэлж хүүхэд гондоогоод уйлаал 0 руу авчижаа. Томоо бас хортой. Од залуутай уулзаад сэтгэл чинь өвдөө энэ тэргээл үгээр идээд ахаар нь уурлал гарсан чинь Курама за sorry л доо бро гэл гинт ийлдэг ашлаад болдгоо. Тэ ахтэй цааны цагаар ангийнх нь Исобэ чи өдрийн идэх хоолгүй л идтэй ядуу мадуу гэд доромжлоод тэгсэн Нанамигийн халааснаас 30,000 yen гараад ирдэг. Энэ үед Курама гинтэл миний карманд байсан 30,000 yen алга болчлоо одоо кээ гэл дэлжгнаад заа. Бас сайн хүн болж жүжиглээд өө нэрээ ядуу охинд өрөвдөөд өгстөө саналаа гэдэж л манай Томоо чинь гаднаас баг цэрэг айрам дагуулсан манай үн цэнтэй хатагтайг хайрлаарай. Та нар гээл хоол унд байрчгүйгэл ангийн охтууд нь Томооид дурлаад сүртэй. Тэгтэл цаачин Курамаагүй
Алга болсон мөнгө чинь газар унжээ. Найз хараагаа шалгуулахгүй бол болохоо байж ухааны юм хэлээд нөгөөх нь итгэж ядаад Нанамиг ууган чадах гэд халаасанд нь хийсэн байхад хаанаас гараад ирвэ гэд бүр гайхаж орхиж байгаа. Маргааш нь Томоо ээж аваас хоол унд хийгээд нөгөө малгайгаа цаатганд ч өмсүүлэх гээд Нанамын харин үнэхээр тэнэг харагдаад байна гэж зөрүүдлээд өмсгөө хичээлдээ явлаа. Замд нь ангийнхан охтууд ирцээ Томоо өнөөдөр ирэх үү гэж асуугаал. Ирэхгүй гэсэн чи за бай бай блок ч шиг бүр даварцсан балаа охтууд гэж нас. Энэ үед Курама дарваа машинтайгаа ирцэн суулта биб сургууль руу хүргээд үгүй гэд бараг найрах гээд байна уу яах гээд байна. Тэгсэн энэ Курама чинь хүн биш хэрэг байсан юм байна л шүү дээ. Курама уулын хэрэг буюу Йокай хувьсаад хүний амьдралаар 16 жил амьдарч болж байгаа юм байх уу. Тэг Курама яахтай угаасаа Нанами руу үлэн үдлээд байсан болохоор Томоо алах гэж үзнэ. Курама эцэст нь ялагдаад бүр тэмээ хэрүүл болгоод сургуулийн коридороор тэмээруул Курама айж цухтад хөвгий юм болно. Нанами сайхан сэтгэлтэй болохоор Томоо эд гуйж хэлж агаад хэвэнд нь орууллаа гэж. Шинэ өдөр эхэлж орой нуурын гүнд шинэ газрын бурхантай мэд мэдхээр ирнэ гэд бэлтгэж лээ. Гэхдээ асуудал үүсч магадгүй учраас Томоо Нанамиг зүгээр амраад ээжи би өөрөө уулзнаа л гэдэг. Гүнж чирлээ үйлчлэгч нь хамтай. Үйлчлэгч нь манай Томоотой бүр хар яар гээл. Яасан ч муухай хайрцтын танаа газрын бурхан чинь хүн гэлүү биднийг хүндэлсэнгүү бла бла гээл уурлаа лээ. Энийг нь төвчгүй Нанами нэг сүртэй. Hi guys. Би бол газрын бурхан Нанами гэд ороод ирж байгаа юм да. Томоо бүр чамайг битгий орж ирээрээ гээстэй гэсэн харцаар хараад. Харин нөгөө туслах нь миний эзэн гүнжийг хүндлэхгүй удаан хүлээлглээ та хоёрыг сургаад өгье гэсэн биш. Өөрөө жинхэнэ утгаараа загас болоод Томоогийн орой хоол болонгоо л алдна. Түрүүнээс хойш ярихгүй байсан гүнж ярьж эхэлнэ. Болио манайхан тулалдах гэж ирээгүй. Яг үнэндээ 10 жилийн өмнө Исара нууран дээр сэтгэлээр унаад уйлаад ирсэн Котаро гэх бацкаанд дурлаад тэрнээс хойш хүний урманд царайг нь хараагүй сэтгэлдээ тээж ирсэн болохоор уулзуулж учруулж холбож өгөөч гэж гуйхаар ирсэн байна. Энэ хүсэлтийг нь Томоо зөвшөөрөөгүй ч Нанами бол ок чадна штэ тгий гэд ам гарчдаг. Манай хоёр маргааш нь Котарог хайхаар тосгон орноо. Нэг зарим мөнгөний газар ороод амарч идэл ангийнхан даалдга Исобэ ирчээд олон юмараа цалахгүй ахаар нь Томоо яг алганы амт үзүүлэх гээд Нанами наа ч хүн штэ алж болохгүй гэд сүүлдээ хэрэлдээд би ямар чамтайстаа зугаалах гэж ирсэн үү Котарог хайх гэж ирсэн гэсэн чи хүй энэ газрынхан зөөгч нь Котаро байд юм да үнэ азтай. Нанами Котарод уучраа хэлээд маа нэг найзтай уулзаад өгөөч гэж гуйгаад нөгөө гүнжийг нэх хөөрхөн болгоод уулзуулнаа. Тэгсэн Котаро маань нилийн бүрг ичимхий бой байдیں۔ Гэтэл манай хоёр уучраа олж чадчихлаа штэ тий. Нэгэн бүрхэг дүхэн өдөр Нанами сургууль дээрээ гиюрэл байж л цагаан могоо ангид нь ороод ирсэн. Хүүхдүүд шүүр мүр шалны модоор цохиод алхан л дээ. Нанами юм ботгүй могоог гадагшаа гаргатал гаран дээр нь тэмдэг үлдээчих. Энэ нь могоон гуйлд буюу нэг ясандаа гэрлэх тэмдэг гэсэн үг. Хизээ нэгэн өдөр цагаан могоо Нанамиг хүчээр богтолж авч яваад гэрэлжих учраас хамгаалахын тулд мэдээж Томоо ангид нь шилжин ирж байгаамаа. Курама байхгүй ч гэсэн стил Томоо охтын зүрхийг бүлэглүүлсээр гэтэл Томоо хэсэг дуг хийцэн байх үеэр Нанами маань могоод хулгайлагдана. Нанами ухаан алдаж ирэхэд нөгөө могоо ч хүн төрхөнд орцсон. Сайн уу ирээдүй ихнэр минь би бол Яномори хийдийн өмчлөгч Мизуки байна. Арт чинь Май бурхан чааг харж байгаа шүү гэл балаарад Нанами уурлаад бити мэдрэлт би чамтай юу гэж гэрэлж идэе ингээл харих гэсэн чинь юу харих нэг явсан замаараа л дахин яваад байдаг. Аргагүй ирэхэнд буцаж ирээд нэг зүйл буруу байгааг мэднэ. Тэр нь эндхийн бурхан байхгүй хайцсан мэдгүй. Яг үнэндээ бол анх энэ хийдийг хүмүүс харалтай гэж ярьснаас болж үүссэн бөгөөд хийдийн бурхан хүмүүст хэрэгтэй учраас гарч ирсэн. Харин хүн ирэхгүй идэхгүй бол оршин тогтнох боломжгүй бурхан юм байна л да. Тийм байсан ч Мизуки энэ хийдээ хайж чаддгүй гэдгийг сонссон Нанами маань сайхан сэтгэлтэй болохоор тайвшруулах гэсэн чинь нөгөөх нь давраад тэврээд бүр өмсөх гэж дайраад азар яг энэ үед авралын сахиус Томоо ирнэ штэ. Ямар тач Нанамигаа авардаг. Гэхдээ Мизукиг үнэхээр их ганцаардсан гэдгийг Нанами мэдсэн болохоор заавал дахиж ирэх амлаад явлаа. Үзэгдэл солигдоход аянгийн бурхан Наруками нэлээд ууртай байна. 20 жилийн өмнө Микагигээс Томоог өгчих гэж гуйж яхад өгөөгүй ээжиж нэг муу хачаа охиныг бурхан энтер болгоцсон яг бурхан болж чадлаа юу гэдгийг шалгахаар боллоо. Нөгөө талд Нанамиг нөгөө хамгаалалт энтрээ зүгээгүй болохоор Некрикотиз хоёрыг харж аарэ гэд хамт сургууль руу нь явуулсан байна уг нь. Гинтэл Наруками гарч ирээд нана айц юм уу? Ани аянгийн бурхан байхгүй юу? Чи хүчээр бурхан болоод хэцүү байгаах.
Зүгээр одоо их чин наа идий чи авчи гэсэн чинь Нанами нөө байна. Би бүр аюу жаргалтай байгаа. Томоо бас миний туслахуудаас эхлээд жаргаж өгч байгаа штэ гэж авсан. Яг энэ үед нь Томоо ирж таарнаа. Нанамиг хамгаалах гэсэн ч Наруками Дайкон гүтнээс авсан азын алхаараа хөөлхий Томооыг мэн жижигхэн болгоод Нанамигаас Микагигийн өгсөн тэмдгийг аваад Аятаха анагийнхаа үгэнд ордог болчоод арзалзаараа та хоёр гээд явчлаа шүү. Очихч газаргүй болсон Томоо ийм байдлаа Нанамид чаруулахаас үнэхээр ичиж мөрөө хөөёөл хэдий. Сүүлдээ бүр Томоо халуураад Нанами бороонд зайлвал твэрцээ хайжгаа мэдгүй сууж хахад азар хэрэг Курама гэртээ аваачлаа. Нанами ч жоохногоо халамжлаад сүйдээ сүүцүүд Томоо унтчихтаа Юкичи гэх эмэгтэйн талаар хальцуудлнэ. Тэг хэсэг эндээ байж бие тихрүүлсэн учраас аянгийн бурхан Наруками дээр очихоос өөр аргагүй. Угаасаа ингэж байгаад ах юм бол юу ч өөрчлөгдөхгүй болохоор тэгээд гол нь Томоо яг ийм хөөрхөн жижиг игдүүдээ хэрнээ их зантай байгаа байдал нь улмал хайр үргээд байсан за. Наруками дээр ээж очлоо нөгөөх нь эргэлүүлээл бүүн баяр. Гэхдээ хаан ч юм Томоо нуугдчихдаг за. Ингээд Оникри Котез 2 Нанами дээр очиод цаадгаж ийстэй алах болсныг хэлээд Нанами аянгийн бурхантай тохиролцоо хийж хэрвээ Томоог олж чадвал буцааж хэвэнд нь оруулах амлалт авдیں۔ Гэтэл хаанаас ч юм хайгаад олохгүй. Нэг Ирвэхи шиг юм Микагигийн өрөөлөв Нанамиг дуудахад тэнд байх толинд Томоо өөрийгөө нуужээ. Наруками ч амлалтандаа хүрч Томоог олсон болохоор хин нэгнийг хүчлэхгүй Томоог хэвэнд нь оруул гэж алхаач өгөн Нанамигийн газрын бурхны тэмдгийгч буцааж өгөөд явлаа. Ашгүйдээ тий. Нанами Томоог хэвэнд нь оруулахад үсмэс нь буруугаад улмал кул болцсон байдаг. Томоо харин талархал олгоод Нанамиг өөрөө үнсээд дахин үйлчлэгчийн гэрээгээ шинээр хэлээ. Яана. Энэ хоёрт нэр хөөрхөн юм аа. Энэ өдрөөс хойш Томоог харах Нанамигийн харц шаал өөр нэг тийм хайрын харц болж хувраад ч шиг ингэж димэрсээр байгаа цүүлдээ халуураад хичээлдэж явж чадахгүй. Тиймээс Томоо Нанамигийн дүрд орж хичээлд нь сунаа. Ангийнх нь хүүгүүдээс эхлээд Курама хүртэл мөө мэнтэрчүн том болчихжээ гэж хоргоод ч шиг сургууль дээр Рёка эдэр гарч ирэхэд бол Нанамигийн дүрд хувирсан Томоо төвгүйхэн л дуусах чинь. Нөгөө талд харин Нанамиг өвцнийг мэдээд Мизуки ирж байна. Бас хөөрхөн хоол унд хийж өгөөд гэхдээ манай Томоог зэрлэг үнэг учир болгоомжтой авахгүй бол идвэл нинитрэгэд балаарад Нанами ч өмөрнөө тэгсэж өмнөх зэрлэг Томоог харуулад өгьегээд сангийн бобер гаргаж ирээд энэ гарч байгаа хутаан цаг хугацааг найгуул хутай байна л да. Тэгээд энийг үнэрлэхээр сүнс нь өнгөрсөн үеж хилжиж тэр үеийг харж мэдэрч чаддаг гэсэн үг. Нанамигийн сүнс өнгөрсөн хэдэн зуун жилийн тэр үед очиход Юкичи гих бүсгүй бид оржээ. Танихгүй жаал шархсан байхад нь тусалж нэг орогнох байранд байж хахад нөгөө жаал чинь мангас олоод идэх чинь. Энэ үед Томоо гарч ирээд мангасыг устгасан ч Томоогийн өмнөх дүр төрх яахарахгүй нилээн зэрлэг балмод байхыг ихэд гайхалгүй яах вэ? Ингээд одоо үедээ буцаж ирлээ. Одоо үеийн Томоо мэдээж хин нэгнээс Нанамиг харамлаж илүү их санаа тавьж өөрчлөгдсөн гэж бодохоор сонирхолтой байгааз. Томоо Нанамид санаа зовоод байгаа учраас ангидын шилжээд ирсэн байгаа штэ тий. Октод бүр Томоо Курама хоёрт нэр унаж тусч байгаамаа. Ямар санда ангийнх нь нэг охин Томоо дурлаад бид хоёрыг бараг үерхүүлээд өгөөч гэж Нанамигаас гуйгаад Нанами хамгийн гол нь Томоод татагдаад хэцүү байгаа. Энэ бүхнийг бодоод дээвэр дээр эморч яхад Томоо ирснэ. Дураараа хүн амьтантай болзуулах хийхээ байлхөө. Миний хувьд чамаас илүү чухал зүйл гэж байхгүй гэж хэлснээр Нанами үнэхээр Томоод дурснаа ойлгоноо. Уг нь бол Томоо газрын бурхных нь хуваар хэлсэн байхгүй юу? Курама иймэрхүү зүйлийг нь анзаараад өсвөр насны охтуудад болгоомжтой хандахгүй бол чамайг өөртөө хайртай болсон эсвэл дурлсан байна гэж ойлгоод илүү их татагтаад байдэн шүү гээл олон жилийн туршлагаасаа хуваалцнаа. Яах аргагүй Нанами Томоог л бодоод хичээлээ тараад худлаа унан гадуур явлаа. Дээвэр дээр гараад жаал жуул юм ярилцаж байснаа Томоо шууд л өөрт нь хайртай мүү? Арай надад татагдаад байгаа юм биш үстэй гэж асууснаар Нанами сэтгэлээ илчлэн за манайхаа ястай уучлаарай нэг чухал юм дуулах гад 2025 оны YouTube чанамд манай YouTube суваг санал асуулгаар өрсөлдөж байгаа. Тэгээ та бүхэн намайг дэмжих хүсэх юм бол Mesmerism CGM гэсэн сайт руу ороод тэгээ саналаа өгөөрэй. Тэгээ заавал нэг од худалдаж авах саналаа өгөх юм бэлээ. Нэг од нь 500 төгрөгийн үнэтэй. Тэгээд хэдэн ч төгрөгөөр худалдаж аваад саналаа өгч болно. Тэгээ Mesmerism CGM сайт руу ороод та бүхэн маань Anime Curtain Guide гэж цугийг маань дэмжиж 2025 оны YouTube чанамд оруулахыг хүсэх юм бол саналаа өгөөрэй. Та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ үргэлжлүүлээд хэдүүлээ гайд руугаа орцгоё.
Даанч мэдрэмжгүй Томоёо тархич нь иргсэн бололтой сайн бодоод үз яхаараа чи надад сайн байдیں гэж эргүүтээд ядчихад гараасаа санаандгүй алдаад Нанамигийн сэтгэлийг хүлээж аваагүй болохоор ингээд намайг өхвөл битгий авар гэд чин сэтгэлээсээ гомдоод мэдээж Нанамигийн ямар ч үг Томоёод хуйл шүү дээ. Үйлчлэгч нь учраас ямартайч арай гэж аварсан ч хайртай залуу нь сэтгэлийг нь хүлээж авсангүй. Амьдралаа гэж Нанамигийн нулимсанд чи цадах болоогүй юу те гэхгүй. Сэтгэл санаа шалаар нэг байгаа учраас найзуудтайгаа ганц өдөр сайхан далайн эрг орё гэсэн ч Томоёо уурлаад явуулахгүй. Энэ үеэр нөгөө могоо Мизуки ирчихсэн хамт явна гэж дайраад байгаа учраас баг хардсандаа хамт явлаа. Уг нь эхлээд очиод их л сайхан хөвгчлөлтэй байсан. Нанамиг ч юм уу Томоёог шалгах гад Микагийн Отохико хоёр ирчихсэн. Отохико яахав жоохон хорон үйл ажиллагаа явуулаад Нанамигийн найз Некотог усанд живүүлээд ганц найдвар Томоёогоос л мэдээж Нанами гунштэй. Бурхныхаа хүсэлтийг биелүүлж охиныг аварсан ч гинтэл бүхий л хэсгээр харанхуй бүрхэж далайг удирддаг агуулууны хаан гарч ирээд 526 жил 208 өдөр 18 минут 41 секундын өмнө шөнийн 2 цагийн үед Томоёо эзэрлэг Йокой байхдаа маш олон л усын амьтныг алснаас гадна Луугийн хааны баруун нүдийг хулгайлцсан юм байна. Тиймээс Томоёог мангар том хисаан ториод далайн Ёрол руу авч явнаа. Нанами маань явуулахгүй гэсэн ч барахгүй болохоор хаан хэлтий. За яах вэ охингой? Миний алдсан баруун нүдийг олж ирвэл тэр мөн үнгийг чинь суллаа гэж амладаг. Ингээд манай Нанами Томоёог аврахын тулд Мизукигийн сангийн бойпроор 526 жилийн өмнөхрөө буцааж өгөхийг хүснэ. Түүний аюулгүй байдлыг хамгаалж Мизуки ч хамт явна. Яг л энэ үед цасан шуургатай байсан. Тэгээ очиход нэг шулмархуу ихч хөөе бүсгүй чиний дотор Луугийн нүд байна гэж хэлчихэд явцдаг. Харин Томоёо энэ үед Луугийн хааны баруун нүдийг хулгайлчаад явж байгаа үзэгдэл харагдаж байна. За яаж иж яагаад тэр нүдийг л хулгайлыг гэсэн боловч 526 жилийн өмнөх Томоёо өөрийн хайртай эмэгтэй болох Юкижидэ тэр нүдийг идүүлж өвчнийг нь ангаан дэрэгдээ байлгахын тулд л хулгайлсан байхыг нүдэрээ харсан Нанами Луугийн хааны нүдийг нь авч чаддгүй буцаад одоо үдээ ирээд нөгөө шулам ажаагийн хэлсэн үг санаанд нь ороод хайхаар явж байгаа. Шулам ихчийг Исохиме гэдэг бөгөөд одоо үедээ чалгаагүй бараа таваар зарж бартер хийсэн Намачиг чивээрээ учир байдлаа хэлээд Нанами өөрийн дотор байгаа Луугийн хааны нүдийг гаргаж өгөөч гэж тусламж гуйсан ч оронд нь Нанамиг өөрийнхөө амьдралын насны 30 жилийг өг гэж наадیں۔ Гэхдээ тэгээд Томоёог л аварч ивэл 30 мөч хамаагүй гэж гаргахаар болж байгаа. Гаргаж авсан даруйд л Нанами ухаанч орохгүй Мизуки энэ л үед маш том шийдвэр гаргаж Нанамиг үнснээр түүний өвчлөгч болсон гэсэн үг. Тэгээ нүдэж авлаа, ухаанч орлоо. Одоо Томоёо лугаа марш. Манай хоёр замдаа нөхөрлөгөө явж байгаа гэд нэг хөөхөө илдэг ихтэй таарад зорьсон газараа очисон чинь Томоёогоо бүр ичиж мүчээд хисаа руу шургаад орчих шинэ. Нанами уянгийн үг хэлж хисаан дотроос нь гаргаж ирээл тэрх мэдрэмжээс эхлээл үнэхээр хөөхөн санагцсан манай хоёр. За тэр ч яах вэ? Луугийн хаан уурлаад бөө юм болсон ч Нанами Мизуки хоёртой хамт ирсэн нөхөртөөгөө уулзчаа гэдээс ихч Луугийн хааны эхнэр болж таарад ойлголцоод бүх юм оки-токи асуудалгүй дууссан гэсэн үг. Гэтэл Мизукиг Нанамигийн үйлчлэгч болсныг мэдсэн Томоёо бүр үнэхээр уурн хурж өгч байгаа ахгүй юу? Үзэгдэл солигдлоо. Тэртээ олон жилийн өмнөх Томоёо өгөхөн тодорхой болчихсон гачин царайлтсан явж байхад Азар Микагэтэй таарсан юм байна. Томоёо энэ цаг үедээ нэгэн бурхантай гэрээ байгуулж нэгэн бүсгүйг насан туршдаа хайрлаж хүн болох байсан ч хайртай бүсгүй нь өгсөн учраас гэрээ нь биелэх боломжгүй. Тэгээ Томоёо араас нь очие гэсэн ч гэсэн хоёр өөр ертөнцийн учир хизээж таарахгүй байна. Гэхдээ энэ бүхнийг нь Микагэ мартуулж өөрийн хэддээ үйлчлэгч болгосон байх нь. Яагаад гэвэл гэрээг мартаж чадвал хараал арилах учиртай, мартахгүй эсвэл санах юм бол үхэн л гэсэн үг. Түүнээс хойш хэсэгтэл бүх зүйлийг мартсан Томоёо хийдэд тасахгүй бас хүмүүсийг ерөнхийдөө сул дорой гэж боддог учраас нэлээд хатуун ширүүн ханддаг байж яаж ч заагаад огт сурахгүй байсан болохоор Микагэ Нанамиг зүгээр ч нэг газрын бурхан болгоогүй ямар нэгэн учир жандсан холбогдсон байх өндөр магадлалтай гэсэн үг ээ. Одоо цаг үед хичээл эхэлжээ. Анги байтугай сургуульда Кураман Томоёо хоёр бол нэрээ бүр дээдийн бурхан одл гэсэн үг заяа. Нанами Томоёо сэтгэлээ илчилсэн бүтгэн байна уу хууд гэл найзуудтайгаа цохор болзонд явбаа. Энэ нэг үлбицийн манай охины гар маранд зөвшөөрлгүй хүрээд ашгүй Томоёо гарч ирээд манай хоёр уг нь жан болох гэж байсан чинь гайтай Мизуки гарч ирээд учаавас гайтайж биш л тэ залаарч мухайлчлаа.
Мизуки маань зайлвал энэ хэдгчээ сургууль гээд амар гой хөвгчлөлтэй хаппи агаад байгаа болохоор өөрөө ч ихсэн бас сургуульд явж үзмээр санагдаад их хотын амьдралтай танилцах гэсэн биш амар ихчнэр нэг бараагаа яг үхэж байгаа юм шиг шахдаг та. Яг тэгж шахаад нэг тиймэрхүү зүйл тулгараад могооч гэсэн хүн штэ айдэн штэ гэдэг шиг юм болсон. Бөөн юм болж Кураматай тараад цаашаа ягуу олны танил айдл юм болохоор нэг үйл ажиллагаан дээр аваачиж нүдийг нь тайлж өгч юм. Тэгээ Мизуки хүмүүсийн уудаг архитай коктейл ууж бараг л тасраад тэнд байх нэг хөөхөн хөдөөний охин тасалнаа. Энэ охин маань маш том мөрөөдөлтэй. Тэгээ одоохондоо үнэхээр хэцүү байгаа ч гэсэн энэ байгаа амьдралдаа маш их хайртай учраас хичээх хэрэгтэй гэж хэлснээр Мизуки маань нэгийг бодож хоёрыг тунгаагаад нөгөө охиндоо өөрийнхөө хийсэн сакийг бэлгэлчээд гэрийн зүг гидэн год нь нислээ гэж. Шинэ өдөр эхэлж Нанами Томоётой парк орж болцсон гэд бөөн баяр чадхаараа бэлдсэн чинь нөгөөх нь ногоороод унтчихэд юм байгаа зү. Маргалдж байгаа цанаандгүй өрөөнөөс нь чамин гихчин өсний шор олсон ч Томоё халдаахгүй буцааж нуугаад Нанамига дагуулад парк руугаа очлоо. Уг нь эхлээд очиод аюу хөөрхөн байсан цаалхны чи ус мөсөн сулрангууд буцааж боож моож өгөөд дааж өөр охтуудтай сээцэгнэж байгаа юм шиг харагдаад Нанами бүр амар гомдол муу шалиг балиар амтан гэл уурлал уйлал ганцаараа алсыг харагч дээр эмороски. Энүүд дахиад үснийх нь болд тайлагдаж гинтэл нэг үсний шор гарч ирсэн бол яг дээр нь Томоё чамаг олчлоо гэд байж идэг. Гүй тэгээд Томоёдоо ууралсан ч харахаар л хайр нь хүрээд их л хэцүү. Дараагийн хэсэгт нэгэн сайхан цэлмэг тэнгэртэй сайхан өглөө Нанами нэх гоё ааштай наа гэл дэлгүүр орсон ч өөрийнх нь хийдийг бараг сүнстэй хийдмэд гисэн цуу яриа гараад ёстой араачтай манай Томоё өдөр бүр зүлгэж угааж ахад хүмүүсийн тэнэг бодлыг авч хайн ерөөсөө хийд дээрээ намрын галтнаадам хийн гэл ажилдаа орв штт. Хуучин хийдийнхээ юм хумыг ухаж түгэж гаргаж цэвэрлсэн ч мараалын ирлэгдэлд орсон болохоор нилээ муудсан. Тэгэд ер нь л хэцүү. Гэтэ Нанами чаваас ганцаараа зарлал энтер тараагаад хэрэндээ хичээж байгаа болохоор хийдийн хамгийн чухал хэсэг болох кимоното яслын бүжгийн хүндэт хувцсыг Томоё гаргаж өгөөд бүжиг зааж өгөхөр боллоо. Гүй тэгэд манай охин жаахан бүтлэхүү гэх юм уу, юм сурахтай муу гэх юм уу хичнээн ч заагаад яг нэг ганцхан хэсэг дээр л алдаад болтгүй Томоёд бараг л амбаар дулж байгаа юм чинь. Энэ үеэр ах шиг их чиг Отохико бурхан Микагетай хамт ирээд Нанамиг юу нь яг бурхан болж чадах уу, өсөж дэвшсэн байна уу гэдгийг нь ясыг нь цадил шалах гээд Отохико өөрийн хүчээр хар салхитны шидэрхүү юм ашиглаад сүмийн гадна хэсгийг бүгд нь бүрхэж харанхуй олгож аваад Нанами маань яахтай зайлуул сандраал хамаг чадхаараа л болиулах гэж хичээсэн боловч үнэхээр юун зогсох улмал ихсээр сэтгэлээр унсан амтан байж идэл Томоё Мизуки хоёр болоод Томоё цаадахыг чинь зүгээр өрөөндөө байж ийл гэдیں۔ Тэгэл Нанами энэ л үед би ол нэр өгснийх нь бурхан байхав дээ. Үнэндээ арчаагүй энд ингэж энэ хидтэй гай болж ийснаас явъя гэл уйлаа сүмээ тэр чигтээ оргисон бүлгөө. Томоё эмээ нараас нь хайлгүй яхав хаа сайгүй хайн штэ. Тэгтэл Нанами өөр дээрээ агаар гэд нөгөө хувиргах цаасан дээрээ бичсэн эмород байж идэг шүү. Тэгснээл гинтэл Микагетэй уулзж байснаас сананд урсаж тийм ээ май гэр бол мэдээж миний хийчүү дээ. Юу ч болсон хамгаална гэл буцаа сүмийн зүг хамг уртааргүй дээ. Тэгтэл бурхан буддаа минь олон жилийн өмнө Микагегийн үзэлцээд хав дараад тарин уншаад бараг зойронд хийцэн аалзан сүнс гараад ирсэн байдیں۔ Манай охин ч мангар баатарлаг гарч ирэл нөгөө яслын бүжгийн хувцас өмсөд дайлжий талаа сайхан бүжиглэн штэ. Нөгөө эд чинь ч гэсэн хараал бишрээл балиа шиглэл байжсэн чи яг алддаг хэсэг дээр алдаад Томоёг бараг аалз эдхийн даваан дээр дахин бүжгээ бүжиглээд эддэ мөн чиг их давааны ард гарч аалзкага ялан шүү дээ. А тийм Микаге бас жоохон тусалсан шүү за. Ингээд удалгүй тэр хэдий маань хүсэн хүлээсэн хийд дээр зохион байгуулах наадамж амжилттай болж олон ч хүн ирээд олон ч хүмүүс баярлаж энэ үеэр харин цаадах чинь аваа хүн шиг алдаа мадаггүй сайхан зан үйлийн бүжгээ дуусгаад бүх зүйл сайхан болж байгаамаа. Хамгийн сүүлийн хэсэгт тэр хэд маань аз жаргалтайгаар ярилцаад хоёулахнаа үлдсэн байхдаа Нанамиг Томоё яслын бүжгээ бүжгэлж байхдаа бүр дэндүү гэмээр үзэсгэлэнтэй байсан гэж хэлээд үйлчлэгчийн гэрээгээ сэтгэлээсээ хийж болох уу гэж үнсснээр манай гайхалтай Ками-сама Kiss анимегийн 1-р бүлэг өндөрлөлөө. Тэгэхээр Ками-сама Kiss анимегийн эхний бүлэгт Нанами игэл жирийн охиноос хөв тавилангийнхаа урсгалаар бурхан болж айдас ганцаардал сорилт бэрхшээлийг туулж яг үнэндээ жинхэнэ дотоод сэтгэлийн хүч нь өөрт нь байсныг ухаарснаас гадна
Томоогийн хажууд байснаар итгэл хайр хоёр нь илүү улам гүнзгийрч тэдний хоорондын үл мэдэгдэх сэтгэл тогтлом таталцал хувь заяаны эхлэхийг нь гитарын зөөлхөн утас шиг хөглүүлсэн болов. Мэдээж 2 дугаар бүлэг гэж байгааг ингээд хамтдаа 2 дугаар бүлгээ хүлээн авцгаая. Эртдээр үед Томоо хийдийн үйлчлэгч болохоос өмнө Акурао гэх гартай нийлж ерөн л хүн амьтан алж явдаг байсан юм уу? Тим үзэгдлэр эхэлдэг. Гол нь тэр Акурао гэдэг нь одоо үед өөр хүний бие цүнсэн орчихсон хуучны үеэд урсаад сэрж байна. Харин Микаге хийдэд Нанами, Томоо, Оникри, Котэцунаар аз жаргалтай сайхан амьдарч шүү. Нанами Томоог харахаар л хайр нь хүрээд энэ нэг эрвээхийн эргэлдээд байгаа эз гинт энэ тэгэхээр Микагегийн аватар буюу бурхад болгон өөрийн гэсэн аватартай байд юм ээ л да. Яномори хийдийн бурхны аватар нь чавганы мод гэх мэтчлэн байдаг гэж Нанамид Мизуки тайлбарлаж байна. Томоог тойроод эргэлдээд байгаа эрвээхийг хит харж байсан болохоор Томоо магадгүй Микагетэй уулзмаар байгаа ах гэж Нанами боддог. Гинт хаанаас ч юм нөгөө эмэгтэйлэг ах чинь гарч ирээд тийм салхины бурхан штэ. Өмнөх аалзан бурхныг ялсан ч одоохондоо Нанами бурхан болсон гэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэхдээ жил бүрийн 10 сард 1-7 хоногийн турш дэлхийн бүх бурхад хуран цуглаж уулздаг том цугларалт болдгийн тэнд чи очихын тулд чамайг дахиад нэг удаа сорж шалгалт авъя гэсэн ч Нанами за бити солиороо тэр юмд чинь би явахгүй гэж уурлаад одоохийгөө яах вэ? Хохин чи тэнд Микагетэй уулзах боломж байсан юм. Бай гэд яваад өчлөө. Нанами чин сэтгэлээсээ Томоог Микагетэй уулзчаасай гэж хүсэж байгаа болохоор Отохикотой дахин уулзаж шалгалтыг нь өгөхөр болно. Шалгалт нь харин энд харагдаж байгаа хэвтүүлийн үндгийг үсгөх. 7 хоногийн турш хагартал нь хадгална, эзнийхээ чигийн дагуу үсдэх юм байна л та. Ингээд хадгалж эхэллээ. Хэвтүүл гэдэг нь сүнсэн ертөнцийн хүчийг ашиглаж болох тийм хүч юм байна л да. Томоо харин тэр бурхтын уулзалт руу явуулахгүй гээд өндгөө булаацалтаад байж исэн чи дарваас Мизуки ирээд санаандгүй гიშгэ тагалцсан. Хагарсан өндөгнөөс нэ хийгдүүтэй жижигхэн нэлцрээ сармагчин гараад ирд юм да. Сармагчиндаа Нанамигийн хайртай гэж жигтэйхэн. Томоо бараг л жижигхэн сармагчиндаа хардаад би чинийх чамайг хамгаална гэд Нанамид хэлсэн чи нөгөөх нь бүр тэр үгийг нь өдөржин бодоод хайр нь думсан амтан байдаг шүү. Номын санд харин нэг балаа аалзан сүнсэн жүтгэр гарч ирээд үгүй тэгэл дүрмийн дагуу Баатар Томоо ирж аварчаа. Томоо Нанамиг нөгөө бурхтын уулзалт руу явуулах дургүй агаар шалтгаан нь тэнд очиод маш хүчтэй бурхтад дээрлэхүүлэх үе гэж дайсандаа л тэр юм л та. Аалзтай тулалцснаас болоод Томоогийн нэгдлийн гар нь сааралтаад өвччихсэн. Энэхүү агшинд Микагетэй анх уулзахдаа өөрийгөө битүү цусанд будагдсан үхлийн юм уулзж ийснээс санана. Гэтэ яг юунаас олж тийм байдалд орсноо санахгүй. Отохико Нанамид өөрийнх нь сахиус бол тэр нэг хачин цаас биш. Одооноос энэ сармагчин чинь чиний сахиус бөгөөд хүслээ сэтгэлээсээ бодож сахиусандаа шивнэх юм бол эзний аварна гэдгийг мэдээд Томоогийн авармаар байна гэж бодож байгаа. Сармагчин хүслийг нь сонссон даруйд гүйсэн газар болгоно нь бараг цэцэг ургаад аазтай тулалдж исэн Томоог авраад шалгалтандаа тэнцээд бурхтын цуглаан Изуморуу явхаар болсон. Сармагчиндаа нэрээ Нанами Маморуу гэх хөөрхөн нэр өгөөд амжлаа. Үүнд нь мэдээж Томоо дургуул хагаал та. Отохико анхнаасаа л Нанамиг Изуморуу явуулах төлөвлөгөөтэй байсныг нь Томоо мэдчихсэн гэснээс энэ Маморуу ч нь хувираад хүүхүүчиг болчт юм лээ. За ингээд Изуморуу Нанами хинтээ явахаа шийдэх гэжээл Томоо хамт явна гэж дайраад Мизуки ч мөчөөгөө өгөхгүй манай хоёр бол хэрэлдээсгий. Нанами уурлаад хинэн явхаа хоорондоо тоглоо чийд гэж үлдээчээд онгоцны билет захиалах гээд Маморуудаагаа явлаа. Гэрлэгөө буцах замдаа Маморуу нэг тийм хар энерги мэдрээд манай хоёр зогтчихийтэл нөгөө дээр үеийн Томоогийн хамтрагч Акураутад хараад за тэр ч яах вэ гэсэн чи хуучин бурхан асангууд Нанами руу шүлсээ өсчүүлээл дайрч шүү. Нэгмүү хүн бурхан охин байж юун ариу уулзалтад очих гээд байгаа өөрөө татгал зүггүй бол гидсэ чи хүүлэн мүйлэн гээд амар заа ямар нэтлагч байгаа штэ. Нанами харин Мамарууга яаж ашиглахаа хэдийнэ мэддэг болсон тул хитгэн хормын дотор энэ гаруудыг дуусгаж байгаа. Акурауг танихгүй болохоор жинхэнэ хүн байна гэж бодоод санаан зовоод эмнэлэг домлого явах уу гэтэл нөгөөх нь нэх хачин хүүтэн үндий хандснаа яваад өгчдөг. Энэ Акурау ч хүний бие сүнсэн орцсон тэгээд хуучин бие эргүүлж авах гээд бас л нөгөө ариун уулзалт руу явах гэж байгаа юм байна. Нөгөө талд уг нь Томоо чаваас тоглоод Мизукиг хочсон ч Нанами тэнд очиод Томоод муу юм болох вэ гэж айсан болохоор сүмээ сахиад өөрийнх нь дүрд хувраад сургуульд нь явуулахар болчдөг.
Хөөрхөдөө мэдээж Мизуки могоогоороо Нанами онгоцоор Изума руу явхаар боллоо. Томоe бүр бөөн уур Нанами явж хачин могоотой 7 хоног орхиж явлаа. Надад хайртай мартай худал байжтэй гэд бараг л хардаад байгаа юм чинь. Манай хоёр харин зорьсон газраа ирээд Изумогийн агуу хийдийн зүг. Энэхүү хийдийн эзэн бол Окуны нүшри буюу Изумогийн эзэн бурхан маш өндөр зэрэгтэй нөлөө бүхий бурхтын нэг гэж хэлж болно. Манай хоёр ярилцж байхад хүчтэй салхилаад Нанами могооноос унаад ганцаархнаа хийд рүү босод хартал битүү бурхад шокрол байж исэн чи нэг ягаан гар ирснэ. Чи нөгөө яригдаад байсан хүн бурхан уу хүчээ үзүүл гэж наадیں۔ Мамаар ун могоотой үлдсэн худлаа үнэн цаасан дээр шившлэг бичиж чаднаа гэж хэлээд тагс. Бурхад бүгд л дургуун хүрээд цугларах цэг рүү явхад Нанами гүүгээд ч гүцэхгүй. Могоо үүдэнд ирсэн учир начраа хэлээд орох гэтэл бурхан ч байхгүй бол оруулахгүй гэд уйлаад үнэн бүтлэхгүй. Азар Отохико хоцорч ирээд зүгдж ягаад орж байгаа. Энэ үеэр Нанами хайж хаач мэдгүй бараг уйлах гээд ээж хахад Микаге ирээд цуглаан руу замчлан Нанами ол Микаге гэж мэдгүй та хин юм баярлаа опа би нэрэ бурхтын цуглаан дээр юугаа хийж хуухаа майжнаа хүч чадалч байхгүй штэ гэл уйлан дуурахад Микаге зүгээр штэ хөрхнөө бурхтууд хэдий хүчтэйж бүгд өөрсдийн сул болон давуу талтай жишээ нь энэ хаа гүнж ургац хураахтаа мó Пумигай бурхад бичих чадвартай мó? Дайны бурхан солгоо хоолойтой гэх мэтчлэн харин үүнээс илүү онцгой зүйл бол Нанами өөрөө хүн бурхан учраас хүний мэдрэмжийг чин сэтгэлээсээ ойлгож ярилцаж чадах том давуу талтай ажээ. Нанами ингээд өөртөө итгэлтэйгээр хаалгыг сипидл нэгээл өөрийгөө танилцуулахад бүгд л шин шүл уух гэж байгаа айтаа айгүй сүрхий харж байна. Эндхийн эзэнд бол таалагдсан юм шиг байна. Бусад бурхад Нанами руу дайрж байхад эзэн Окуны нүши манайхан болцгоо би Нанамиг өрссөн учраас надтай сөргөлдөх баачка нар байна уу гэж сүртэй заа. Тэгснээ өмөрөд байгаа мó гэсэж цуглаа эхлэхээс өмнө чи нөгөө ертөнцийн хаалга руу яв. Тентхийн хаалгыг хамгаалагч бурхан энд байгаа болохоор хаалгаар Аякаши нар орох магадлал тун өндөр. Тийм болохоор нөгөө ертөнцийн харанхуйг үгүй хий гэдэг. Нанами зөвшөөрч оронд нь Окуны нүшигээс Микагег яг хаана байгааг нь олж өгөхийг гуйгаад тохиролцлоо. Отохико хоцорсон болохоор замжлахаар болтын эндхийн бурхтын цуглаан эхний 2 хоногт битүү арх дарс сууж тасарч өнгөрдөг болохоор 2 өдөрт нь ажлаа амжуулаад 3 дахь өдрөөс ирнэ гэсэн төлөвлөгөө гаргаад явж байгаа. Нөгөө ертөнцийн хаалганы хэсэгт маш олон Йокай байхаас гадна нөгөө Акура учин жинхэнэ биеэ нөгөө ертөнц рүү орж авна гэд Йокай нарыг тийшээ оруулах гад нэлээд бурж ийна. Отохико Нанами хоёр ирэхэд нэг тэнэг Йокай нь Акураог энэ хүнийг би ална шүү гэж хаалгаар авч орох гээд Нанами чи Акураог муу тал сүнс гэдгийг нь мэдгүй жинхэнэ хүн гэж бодож байгаа учраас туслах ёстой гэд нөгөө ертөнцийн хаалгаар орчдөг. Үзэгдэл солигдож Томоe нөгөө хоёрыг хамт байгаа гэж бодохоор уур нь хүрээд гомдоо цүлдээ эмсийн хүрээлэн ортыг. Энэ үеэр харин Акураогийн 600 жилийн өмнө эмсийн хүрээлэнд ирж боснуулж байсан хэсэг гарч шүү. Томоe тухайн үед Акураотой хамтарч өөрсдийнх нь эсрэг зогссон хэнийгч бай үгүй хийдэг байсан. Харин эмсийн хүрээлэнд гимгүү бусад руу дайрлаа гэд тухайн үед энэ хоёр чинь тэгд хагаралтаад хамтрахаа болсон юм шиг үйлээ. Томоe жаах юм уужсан гинэт Нанамиг бодож хар дараад хамаг хурдаараа хийд дээр очиж чааваас Котэцу Нанамигийн дүрмтийг өмссөн хичээлийг нь таслуулахгүйгээд өмнөөс нь явах гээд ээжэдэг үнэн хөөрхөн. Нанамигаас захиа ирснийг уншихад намайг очтол хичээлээ сайн хийж дор хаяж 80-аас дээш оноо аваарай гэсэн юм л хадагзаа. За тэр ч яхав. Нөгөө ертөнцид Нанамис ирэхэд чөтгөрүүд идэх гээд багшралтаад зугтаж байтал энэ ертөнцийн охин тэнгэр уулзуулахаар дууджээ. Нилээн эвгүй газраар туслахын замчлаад очиход Нанами хамт явж байгаа хүнийг минь дээшээ гаргаад өгөөч хүний ертөнц рүү явах замыг зааж өгөхийг гуйхад Изанами бурхан болохгүй штэ хөрхнөө. Наад хүн чинь аль хэдийн өвгцэн учраас байх ёстой газраа эндэл үлдэх ёстой гэд авч үлдээд Нанамиг дээшээгээ буцаах гэсэн чинь Нанами хүн биш байсан ч шалтгааныг нь сонсоогүй ээж явуулж чадахгүй гэснээ тентхийн идэх зүйлээс идчихдээ болохгүй штэ уг нь идвэл эндэл үлддэг байхгүй юу. Яг нь санаалаад нөгөө шившлэгтэй цаасаа наачжээ. Ингээд нөгөө залууг хайхаар аян замдаа мордлоо. За тэгээд анимегийн нилээн хэсгүүдэд Акурао энэ биеийг яаж олж авсан талаар гараад Нанами ямартайч энийг олдیں۔ Харин Котэцу Аникри хоёр Нарукамигаас авсан алхаараа өөрсдийгөө том болгож молгоцсон алж байна нэрээ.
Тэгээ нохоогоор дамжуулан нэгэн загтал Томоёд ирэх бөгөөд Нанами нөгөө ертөнцид ороод улсанд хаясан чулуу шиг алга болцсон талаар хэл дуулгасан юм байна. Томоё үүнийг мэдээж шууд лаврах гээд бэлтгэлээ хийж яхад Нанами нөгөө балаатай тэндээс гарах гээд зүхтаад л байна. Гарцаалахгүй ээ. Эндээс бүр явуулахгүйгээд нөгөө ертөнцийн бурхан шийдсэн бололтой. Энэ сонин муурын чихтэй ягаанаг явуулж гин. Ар мараас нь хөөгөөд сүрдүүлээд баларч гинэ. Томоё мэдээж зорьсон газараа ирэхэд хамгийн муухай нь нөгөө дайны бурхан нөгөө ертөнцийн гарах гарцыг хаацсан байдаг. Томоё эзний эргүүлж авчирн холд молд гэл бурхныг барахгүй учраас Нарукамигаас авсан алхаараа өөрийгөө үйлчлэгчээсээ чөлөөлж дайны бурхныг ялан дийлж тэнгэрээс сахиусан тэнгэр шиг бууж ирээд ямартайч Нанамига аварлаа. Нөгөө Акура ч гэсэн гарч ирсэн даруйдаал сүүлээ авчаад зүхтэн энэ юу н шаал дэмий дүр. Томоёгээс л тийм өшөөгөө авах гэж ирсэн юм шиг байсан. 2 өдөр юу ч идээгүй Нанами унтаж амарч зутан идэж тэнхэрсэн ч нэг муу мэдээтэй. Дайны бурхантай тулалдахдаа Томоё үйлчлэгчийн ажилласаа өөрийгөө алхаараа чөлөөлснөөс олж зүүн шоронд хоригдох болсон байдیں۔ Тэгээ цааш нь очиод "Май хайраа буцаад миний үйлчлэгч болооч" гэж хэлсэн ч Томоё тэнийг ихцэн гаргаад хэд хоног ботыг ээлждэг. Тэгээ энээс болоод Нанами сэтгэлээр нав сунаас гээ. Юу ч хийжээсээ хамаагүй Томоёгийн хувьд үйлчлэгч авах хэцүү байсан юм бах та. Би тийм яшигтай гэж юу гэдэл ургуулan бодлгүй л яах вэ? Эмгтэл хүн болсон юм хойно. Тэрүүгээр эморч явж байгаад Мамори бурхантай таарад ямар ч өвчнийг ангаадаг Тоорын имийг Донотоор баартартна. Гэхдээ хамгийн гол нь шүү дээ. Томоё үйлчлэгч ахтаа Нанамигийн үйлчлэгч юм чинь түүнийг гэдэг байсан гэж бодсон боловч гэрээгээ цуцалсан ч Нанамиг бодсоор байгаагаа гайхаад Мизукид хэлвэ. Мизуки харин "Мал минь ээ, гайхаад ах юу байдیں? Чи чинь Нанамид хайртай л болцсон юм биш үү? Мэ энэ Тоорын юм. Салах ёсны бэлгэд Нанами чинь өгчин гэвэ. Эцэст нь Томоё нэрэл Нанамид хайртай байх та гэд унтаж байхад нь хулгайч шиг гитэж очоод уруул дээр нүнсэж үйлчлэгчийн гэрээгээ хийсэн юмдаг. Бурхтын цуглааны даалгавар руу чирүүхэн л явж гин юмнуудаа хийж дуусаад Нанами чөлөө авчаад манай хоёр Изумогоор жаалж уул тинээд гэхдээ Томоё Нанамиг харахаар цаанаасаа өдмөр санагдаад нөгөөх нь бас гомдоод нэг тэрэлдээл явж өгч гинөө. Ингээд бурхтын цуглааны хамгийн сүүлийн өдөр болжээ. Хаалтын яслал дээр бүгд л байдаг цайны гоёлуудаа өмссөн идэ будаагаар бэлхаастай. Нанами энэ л үед нөгөө цэнхэр ирвэхийг хараад даалжитла хөөж агаад ашгүй нэг юм Микагетэй уулзт юм байгаа зү. Микаге ч энэ хугацаанд Нанамиг үнэхээр сайн байсныг магтахын зэрэгцээ одоохондоо Томоётой уулзах цаг болоогүй. Томоё хүнийг сул дорой гэж боддог. Гэхдээ үгүй гэдгийг нь Нанамиг баталж харуулах хэрэгтэй. Мөн хүн сэтгэл нь хувирч олон хүнд дурладаг бол Аякаши насаараа байх хосоо олсон л бол насан туршдаа түүндээ үнэнч байдаг. Томоё ч тийм зүйлээс олж шархалсан зүрхтэйг нь хэлж ойлгуулдаг. Энэхүү уулзалтыг Томоё харчаад хуучин эзэнтэйгээ уулзах гээл ухс хийсэн боловч Микаге Ирвэхи болон замхран одлоо. Хамхуул шиг л алга болсон. Энийг нь сонссон Нанами дахиад л Томоё бид хоёр нэг нь хүн, нэг нь Аякаши бүтэхгүй байна дөө гэж бодоод сэтгэлээр унаад дахиад л юм орно. За Нанами нөгөө эдийг нисээд яа би араас ч очно гэсний нуурын гүнжтэй өстө өдөржингөө шаваага ханталт илгүүрхсээд сайхан амттай хоолунд идээд ярилцж байхад гүнжээшгээ хэлдэг. Нанами бэб чамда зөндөө их баярлалаа шүү. Хүн болон Аякаши бид хоёрыг хамт байх боломжийг олгож байгаад манчин Котарууд мангар их хайртай. Тэгээд цаа чин бага наслах байсан ч бүх зүрх сэтгэлээрээ түүнийг хайрлаж нандинаж байгаа. Тиймээс хамт байгаа цаг хугацаа хорон мөч бүхнээ үн цэнтэйгээр өнгөрүүлнэ гэхийг сонсоод Нанами бас боломж байж магадгүй гэсэн тохио гарч ирж байгааз. Харин нөгөө Акура дарваа юу ч хийгээд байгаа хорон ажиллагаа боловсруулад байж итэл Яторыг их гар гарч ирснээ өө та бол ёстой май шүтээ мүтээ би таны биеийг буцааж авчирна тэгээ таныг Курама уулын хэрээнүүдийн газар нутгийг захируулж чадна гээл гуцаж байгаад явлаа юу ч болох гээд байгаа. Нанами Акураог жоохон гайхаад хүн байж ич яагаад нөгөө ертөнцид өвхөөгүй талаар Томоёгоос асуусаж тэрийг ч тоохгүй. Тэгээ нэг хөөхөн найз нь манайх хоёрт хосороо хэрэг Курамагийн тоглолтыг үзэх тасалбар бэлгэлтийн. Тэгээ Томоё хэрээн дугаасаа дургүй болохоор үзэхгүйгээд тэрүүгээр чин Нанами үзийгээд араас нь гүүжээгаад нэг хөөхөн жоохон бацкан дээр гიშгэн нас. Гიშгцэн байхгүй юу? Нөгөө жоохон юм нь босож ирээл уурлаал.
Би энд Шинжуро самааг хайж авж гин. Маа ах юм байгаа гэдیں۔ Тэр нь Курама хэрэлдэ. Томоо тэр чинь танихгүй гэж шууд өшөглөөд нөгөөх нь нисэж чадахгүй болохоор гомдоо л үйл алцуухт нь Нанами мэдээж сайхан сэтгэлтэй араас нь очиж аргадаад Шинжуро самаагч Курама гэдгийг мэдсэн учраас чирээл тоглолт руу явааски. Тэнд чин Курама зүгээр бөөм пенүүдтэй би чи од шүү дээ гэд мэтэрсэн дууга дуулаад тайзыг эзэгнийхэн төржээ. Тоглолт дуусан гут бушуухан хэрэтэ уулзнаа. Ботомаруу төрлөх нутг нь ямар их гай зовлон ирж аав нь биен тааруу дээр нь алга болсон бас ахыг нь өв залгамжлагч болох чаа. Тэрийг нь бусд нь хүлээн зөвшөөрөхгүй ба таал миний баатар та буцаад ирээчтэй гэж хэлээд ухаалтчдаг. Учир нь хэрэг хүүхэд уулнаасаа холдвол амь насанд нь аюултай байдаг юмсан жие. Курама хэрээний бага насны дурсамжуудын хэсэг гарнаа. Багадаа нисэх цаг нь болцсон байхад ганцаараа л нисэж чадахгүй бусаддаа дээрлэхүүлж, шоглуулж, өөртөө итгэлгүй болсон учраас автаагааж ойлголцож чадахгүй байсан ч түүнийг ганцхан наашаа гэдэг нь энд харагдчаа Суиро ах нь юм байна. Тиймээс олон жилийн дараа энхүү нутаг руугаа очихоор явлаа. Зорьсон газартаа ирсэн ч тентхийн хүчээр ч юм уу цаанаасаа Томоe, Нанами, Курама, Ботомарунаар тусгаарлагдаад ягаад ч юм бибинээсээ салчдаг. Дахиад л Курамагийн 12 настай үеийн дурсамж 12 нас хүрсэн ч нисэж чадахгүй хിവэр байсан учраас түүнийг шийтгэж аянган аратантай агууд хүчээр оруулан шийтгэх гэж байхад Суиро ах нь ирээд аврах гэж агаад тэртээ олон жилийн өмнө өөрийнхөө далавчийг дахин хизээж нисэж чадхааргүй болтлоо цахилгаанд захиулж гинтэлгсэн. Тэр өдрөөс хойш Курама тэр уулыг орхисон байдаг. Үзэгдэл одоо үедээ буцаж ирэхэд манай дашгүй нэг нэгнээ олоод Суиро ах дээр ирлээ. Курама бол мэдээж ахынхаа өмнө маш их өртөө учраас юу ч хэлэхгүй энэ олон жил алга болсонд орхиж явсанд уучлаарай гэсэн ч Суиро ах бол үнэн хүний дээд хэрээний дээдийн дээд яг л баг байсан шиг нь өхөөдөөд ерөөсөө Курамад ерөөсөө уурлаж үс санаагүй байдیں۔ Гэхдээ Суирог хэрээний тосгон доожо руу орох эрхийг нь хязгаарлалцсан манай эд тийшээ яаж орох талаар ярилцж шүү. Гэтэл нөгөө таалд Курамагийн төрсөн ах Жиро бол нэлийн хүчтэй, хэрцгий гэдгээр алдартай. Тэнд байх жаахнууд нь хүртэл үнэхээр айдаг. Гэтэл нөгөө Акуравтай уулзаад байсан Ятори чи ирсэн. Жирод бас л та бол гайхалтай мундаг энтергээл тал засаад байна. Яг яах гээд амгүй итгэхгүй. Харин Нанами мэн шийх газар хайж авч агаад Доожогийн нутгийн мөнхийн Сакураны модыг олчдог. Хэрэг хүүхдүүд хүн байна, бүр эмэгтэй юм байна. Манай дахин шүтдэг модонд бүхүр бузартна гээл манайхан чинь мэтгэлзээд сүулдэ хүүхдүүд Нанамид хамаг зовлонгоо яриад модч дэлбэлэхгүй бүхэлдээ харанхуй нөмөрсөн биднийг Жиро ах удахгүй залгамжлагч болно Сожобо өвөө хайчсныг мэдгүй гэдэг байгаа. Тэдгэр хүүхдүүдийг Нанами баг чигсэн баярлуулмаар санагдаад шившлэгтэй цаасан дээрээ шившгэд ашгүй нөгөө мод нь мөн хээрийн үзэсгэлэнтэйгээр нахиалж хүүхдүүдийн царайнд мишэл тодроод ирэхэн тэр гинэт нөгөө жаалвч чинь Жиро ахад баригдлаа доожроо буцлаа гэд нэг харсаж байхгүй. Жиро ирсэн. Манай Нанамиг хараад зүгээр л анхны харцаар бараг дурлсан тэхүү. Тэгэл тэрийгэ мэдэгдүүлэхгүй гээл. Чи хин яах гэж энд ирсэн энэ гэж том дуурч Нанамиг айлгаад азар мама руу гарыг нь хазаад зугтдیں۔ Явсныхан дараа отогки эмэгтэй хүний гар ийм хөөрхөн булбрай зөөлөн имзэг байдığım гिचүү Сакура дэлбэлүүлсэн гүнж чи хин юм бэ гэл бодоос амар сүртэй аастай. Нанами зүхтаал, уйлал, Томоегээ тэрч ховлол, Суиро ахад ч бас хэлж ховлол, маргааш нь доожо руу нэвтэрч Жирогийн хамгаалтыг сулруулсны дараа Сожобог олохоор төлөвлөгөө өгөн зохиогоод дүр мөрөө бэлдээ сүрхий орцгоно. Гол нь Курама өөрийгөө Микаге хийдийн бурхан болсон гэж худлаа хэлээд ахта за сайн сууж ийсэн үү? Одоо нэг хамт сууж уух цаг нь болсон гэл хамтдаа уусыг чи ахаасаа төрүүлээд тасарцсан. Жиро иймхэн юмар өөрийг нь сатааруулж чадахгүй шүү гэж томрол байжсэн чи Томоe өөрийгөө хувиргаад Нанамигийн дүрт хувирчдیں۔ Жиро угаас Нанами дурлцсан болохоор чааваас хөдөлж чадахгүй гацааски Томоегээс бүр гарахааргүй далжиг зан гарч ин тэр. Жирог сатааруулж байхад Нанами, Ботомару, Мамару гурав хамгаалалтыг хөөхөн аргалаад Сожобог олсон хэдиж хөшөө болцсон байдаг. Энэ нь сүнсийг нь биенээс нь гаргаад хааны газар нуусан учраас ингэдэг юм л тэ. Тэгээ энэ үйл явдлыг нь гайтай Яторыг хараад Жирод матснаас болж эхний ээлжинд Курама, Томоe хоёрыг хорчлоо.
Тэгээ нөгөө талд Нанами тэр идэж гисэн баригдсан. Гол нь яг энэ ярианаас нь сонсоход Жиро аавынхаа сүнсэн биеийг юусаа гаргаагүй. Ятори гэж энэ нэг юм Сожобогийн толгойг угааж хамгаалалтгүй ахт нь дайрч сүнсийг нь биенээс нь гаргасан болж таарсан. Тэгээ манай гурийг бараг л яг алах гэж байхад Нанами одоо битэд давраатай миний өгшөн гэл Мамару маань гэрэлт зам татуулаад Яторыг дуусгасан хідэж Сожобогийн сүнсэн биеийг хаана байгааг нь хэлсэнгүй. Хизээч олж чадахгүй л гэвээ хөөрхий. Нанами ч эрс шийдэж энэ газрыг заавал аварч Сожобог олохын төлөө Мамарутайгаа гэрэлт зам татуулан Гигэ Мария ашигла гүйж байна. Юу Мария энэ бол авч үтэй за яах вэ? Жиро болсон бүх үйл явдлыг ойлгон аавынхаа сүнсийг олохоор аянга цахилгаантай агууруу зүгэллээ. Ороход л жихүүц хүрмээр байсан ч Жирогийн нөгөө ууртай догшин зам байхгүй болсон ч юм шиг. Удалгүй нөгөө аянгийн аратан гарч ирээд манай хэд рүү дайрч гарнаа. Мэдээж Жиро бол дурлал тохин Нанамига өөрийн мэдлгүй хамгаалж байгаа юм чи. Томаe Курама хоёр ч яаран санд руу очсон ч Курамагийн бага насны хамгийн аимшигтай дурсамж энэ агууд болсон учраас үнэхээр их сэтгэл нь өвдсөн ч ахыгаа, аавыгаа гэр бүлээ бодож дахиж арагшаа хизээч ухрахгүй гэл зориглол орж амаа. Аратныг дахин дайралт хийхэд Томаe гарч ирээд ёстой болгож тавина штт. Томаегийн хувьд бол муур хулгана барьж байгаа юм шиг л тоглоом нь гинэ. Сожобогийн сүнсийг энэхүү аратан залгуулсан байж гаргаж авч чадна. Тэгээ Жиро маань дурлсан эмэгтэйгээ аварч хамгаалж чадсан болохоор одоо үгсэн ч харамсахгүй гэдийн да. Нэрэл Нанами анхны хайрн байсан баха. Энэ үед Нанамигийн тоорын юм байсан болохоор Жирод ямартай ч уулгана. Ингээд Жирогийн ч бие дээрдэж Сожобогийн сүнсийг ч биед нь оруулж бүх зүйл жин там байрандаа жигдэрж байна. Манай Томаe бас чи энд таалагдаад аваад үлд мүлд Жирото гэрэл гэл албаар тоглоод харамлаад хардаад байгаа аахгүй юу? Оройн үдшилэг болоход Нанамиг Жирогийн хажууд суучихсан чи дахиж хардаал айгүй. Өвөр болоогүй. Нөгөө Жиро ч Нанамиг тэврээд дээшээгээ нисээд Сакура модны дэлбийн дунд аваад ирсэн. Чи хүсвэл энд үлдээч гэх саналыг тавьдагч Нанамид хайртай бүхэн нь байгаа учраас энд үлдэж чадахгүй гэж тайлбарлаад дэндүү жаргалтай байсан болохоор амар их уугаад согтоод шал согтоо охиныг Томаe үрцэн явжааз. Тэгээ энэ үед Нанами Томаe хайртай шүү гэж хэлэхэд Томаe ч гэсэн би ч гэсэн гэж хариулдаг. Яа, үнэн гоё олж байна. Дараагийн үзэгдэлд Акура нөгөө ертөнцийн хаалгыг нээж Яторитой хамт өөрийнхөө үндсэн биеийг хайж байгаа нэглэн хэсэг гардیں۔ Тэгээ тэндээ биеийн өвдөл буцаж хүний ертөнц рүү яваал юу ч болоод байгаа. Ингээд удахгүй он гарах гэж байгаа болохоор манайхан оны бурхан дээр очиж сахиус авахар болно. Тэгжиж цаашдын зам мөрөн тэгшэрдэм бах уу. Бид нэр цагаан сараар мөрөө гаргадэн штэ тэрэн шиг л. Манай гуруулаа оны бурханы хийд дээр ирэхэд үүд мүт нь утаа унаар савсаад л энэ хаалган тус бүр нэртэй тэгээд хаалгаар нь орохоор оны бурхан руу очихдоо өнгөрсөн 12 жилийнх нь бүх амьдралаа дахин туулдаг жамтай гинэ. Нанамид ч сонирхолтой санагдаад л гүүгээд л орсон бол манай хоёр залхуураад аль хэдийн ирдсэн хүлээж ийн. Тэгсэн Нанами 12 жилийн өмнөх рүү буцчихсан нийлх балчир охин. Түүний бага насандаа яг юу туулж хэрхэн хайрлуулж байсан хэсэг хальт гарна. Аав нь Нанамитай хаяахан уулзаж чихэр шоколадаар хуураад олон хоног гэрээ орхиод явждаг байсан юм байна. Аавынх нь мөрөөдө тоглож алдсан төлбөрийг дандаа ээжээс нь мөнгө хүлэгчэд нэхэж дарамталдаг байсан ч охиноо харахаар л дэндүү аз жаргалтай болдог. Ээжийнх нь би энэ муу учир удалгүй Нанамиг орхин одож энэ хорвоо дээр Нанами ойр ганцаараа үлджээ. Аав нь халамжилж хайрлан гэхээсээ илүүтэй ихэнхдээ түүнийг ганцааран гэн үлдээсээр Нанами бага насаа хэцүү тулсан ч гэсэн дэндүү хэрсүү, дэндүү ухаалаг, баргийн зүйлд гуниж бутраад байхааргүй маш их сэтгэлийн тэнхээтэй хүчтэй болсон байгаа дүр зураг харагдчихэв. Мэдээж нөгөө оны бурхны хийд дотор л бүгд харагдаж байгаа. Тэгээ энэ үеэр Мизуки маань Нанамиг барьж авах гэсэн ч хүний наймаачин гэд ойр тулахгүй байгааз тэгсэн ирнэ Томоёг танихгүй ижил тэврээд л дагаа явчихна. Бяцхан Нанамида Томоёгийн сайн гэж чигтэйхэн игдүрхээл хамгал идэх туртай зүйлсийг нь авч өгөөл эрхлүүлээл сүлдээ бяцхан Нанамид сэтгэлээ илчилж гэрэлцгээ гэж хэлнэ. Даанч хуучин хэвэндээ орсон Нанами өнгөрсөн үеийн зүйдээ санахчгүй байгаа штэ.
За тэр ч яах вэ? Ингээд онны бурхнаасаа ч сахиусаа авлаа. Бурхан хөөхөн ээжийнхэн зургийг ч бэлэг болгон өгөөд Нанамигийн бурхан болсон анхны жил олон зүйл суралцсан, бас хайртайгаа учирсан жил болон өнгөрч ин да. Энэ оны сүүлээр бүгд л завгүй Ог хүний нөөши битүү бичиг цаасандаа дарагдчихсан нуурын гүнж Котэцүү хоёр маань илүү бие биенээ ойлгож Курама, Жиро, Суиро ах нартайгаа бас Ботомаруудаач дотн болцсон Нанами, Томоe, Мизуки, Оникри, Котэцүү, Мамору нар шин оноо хөвсөйсөн зөөлөн цастайгаар бас аз жаргалтайгаар угтаж байна. Ингээд манай Kami-sama Kiss гээд хөөрхөн анимегийн 2 дугаар бүлэг дууслаа. Мэдээж дараагийн ова аймагуд байгаа. Сүүлчийн ова аймагуудыг ярьж өгөхөөр бэлтгэлээ. Бүх зүйл аз жаргалтай шинэ оноо угтаж байгаа ч нэг л зүйл буруу. Зүв зүгээрээс нь Томоегийн биеийн гинтэл муудаж урдын явдлуудаасаа санаж эхэллээ. Тийм ээ Томоe. Энэ бол чи бид хоёрын гэрээ. Би чамааг хүн болгож өгнө. Харин чи тэр эмэгтэйтэй насаараа амьдрна. Үгүй бол гэрээ цуцлагдаж чи үхэх болно. Тэр эмэгтэй нэр бол Юкижи гэж нэгэн дуу хоолой орж ирнэ. Энэ бүхнийг сансан даруйд Томоегийн бие муудахаас гадна хүчгүй болсон учраас хийд нурж идэг ийм сул дорой байдлаа Нанамид харуулахыг хүссэнгүй. Энэ л үед Микаге одоо л Томоед хэрэгтэй гэдгийг зүн бэлгээрээ мэдэрч зүгээр дээ чи бүхнийг эргээд сансан байна гэснээр түүнийг Микаге төр зуур өөрийнхөө толинд зүрхийг нь зогсон хамгаалж торгоодог. Томоегийн биед ил гарсан хар саарал тэмдэг бол үхлийн хараалын тэмдэг бөгөөд дээр үд хайрын төлөө өгсөн амлалтаас үүссэн хэрэг. Тэр хамгийн удаандаа 7 хоног амьдрна. Дүр солигдоход 500 жилийн өмнөх үйл явдал руу шилжин 500 жилийн өмнө Микагийн анх удаа Томоедэд харахад тэр аль хэдийн үхсэн мэтэл харагдчихсэн. Учир нь Томоe унсан бурхантай гэрээ хийсэн бөгөөд гэрээний нөхцөл нь хайртай эмэгтэйтэйгээ насаараа хамт амьдрах. Үүний тулд хүн болно гэсэн ч хайртай бүсгүй Юкижийн энэ хорвоо ертөнцид байхгүй үхсэн учраас амлалт нь хизээч биелэгдэх боломжгүй. Томоe үхсэн ч Аякэши хүн хоёр өөр оршихуй руу явдаг жамтай. Тиймээс тэр аль хэдийн 500 жилийн өмнө л гэрээнээсээ болоод үхэх байсан ч Микаге түүнийг хамгаалж дурсамжийг нь арилган өөрийнхөө үйлчлэгч болгоод хийдтэй авчирсан байдаг. 500 жилийн турш Юкижийг санахгүй мартчаад яагаад заавал одоо сансан гэж учир нь Томоe дахин хүнд дурлаж хүнийг хайрлаж эхлүүл Микагегийн мартуулах тайр нь үгүй болж тухайн дурсамжаа санах байсан юм байна. Тэгэхээр Нанамид хайртай гэдг нь ингээд батлагдж байгаа. Энэ бүхнийг Нанами бүгдийг нь сонсоод мэдээд асгартлал уйлна, гарах гарц гаргалгаа юу байгааг асуусан ч энэ хүртэл Микаге бүхий л талаас нь оролдож үзсэн ч Томоег бараг л аврах боломжгүй юм ярьдیں۔ Цаадах чинь юу гэж л зүгээр харж суугаад Томоег өхүүлэхв Мизукигээс гуйгаад цангийн байраар нь 500 жилийн өмнөх Томоегийн байгаа үед очиж унсан бурхантай гэрээ хийлэхгүй эсвэл хараалыг арилгах талаас нь байж болох арга хэмжээг авахар зүүд нойрондоо омбон маш том аялалд гарлаа. Очсон чинь тэнд дайнж болж ийн нөгөө Акуравч байна, Томоеж харагдаж байгаач Нанамиг мань Ёкай жүтгэр айн гээд нэг нутгийн хүмүүс хүлцэн байдаг. Ашгүй Юкижи гих бүсгүй гаднаас орж ирээд Нанамиг аваржаа. Мэдээж Томоегийн 500 жилийн өмнө дурсан бүсгүй штэ. Тухайн үеийн Томоe руу дайны бурхан дайраад эмсийн үрээлэнд байхад нь нэлээд хүнд бэртээснээс болж Томоe хүмүүний ертөнцид явж байхдаа өөрийгөө алхаж чадахгүй болтлоо. Анх удаа ямар шархацсан гэдгийг мэднэ. Тэгээ энэ явж байгаа газар нь Юкижи Нанами хоёрын байгаа газартай ойрхон тосхны хүмүүс Ёкай юуныг шархацсан байгаа талаар мэдээ аваад бараг л бүгдээрээ алах гэж очиж байгааг Нанами дуулаад шууд л хамгаалахаар явжаа. Томоe өөрийгөө хүүхэд болгон хувиргасан. Нанами энийг нь угаасаа мэдчихээ болохоор миний мэддэг хүүхэд гэж тэр хавийнханд худлаа хэлээд эдгэртэл нь асарч тойглохоор боллоо. Нэр Томоe 500 жилийн өмнө Нанамиг харчаад яагаад ч юм түүнийг өөрийн болгомоор санагдсан нэг сонир мэдрэмж заа. Тэгтэл нөгөө газрынх нь ирчүүд Томоег мэдчээ дүрээ хувиргасан байна. Алив бидэнд өгөөд айл гэж дайрцгаагаад энэ үед Юкижи тэр хоёрыг хамгаалаад аргыг нь олчдөг. Томоe нилээн шархацсан хүн дагаа идэж Нанами нөгөө тоорын эмээ бас жоорлоод аваад ирсэн. Би энэ ингээд тэнхрэг шатандаа орж байгаамаа. Гэхдээ Нанами өөр асрахгүй Юкижигээр эргүүлж тойруулж шүн унтчихт нь л орж царайг нь харж сэтгэлээ дэвтээдэг. Учир нь хувь тавилан зурагдсан зургаараа явж байгаа учраас голоор нь саад болж болохгүйгээд Томоед өөрийнхөө царайг харуулахгүй байгаа юм байна. Юкижи харин Нанамид өөрийнхөө амьдралын талаар баг сага ярина.
Юкижи энэ тосхных биш цусан төрлийн бүх хүмүүс нь Йокай дайрлагад өртсөн учраас одоогийн аав нь ч гэсэн төрсөн аав нь биш юм байна лээ. Тэгээд нэг хүнтэй удахгүй таалагдвал гэрлэх талаараа хүртэл хэлээд Нанамига тэрврээд чамайг харахаар л цаанаасаа нэг тийм дулаахан ойр татны мэдрэмж төрөөд байна гэж хөөрхөн заа. Томаe би энэ гайгүй болж байгаач өөрийг нь эмчилсэн эмэгтэй яг хийм гэл Футагаас асуухад Нанами гэж хэлж болохгүй гэсэн болохоор Юкижигээд хэлждэг. Энэ үеэр Юкижи маань гэрлэх хүнтэйгээ царайгаа харилцаж уулзгаар явах гэж байна. Харин Томаe нөгөө Юкижи гэдэг эмэгтэйг л бодоод хэрвээ эндээс явах юм бол Юкижиг хулгайлаад чамаагүй аваад явна гэсэн төлөвлөгөө зохиоцсон залтай өнгөшөө нэрээ. За тэгтэл энэ өдөр Томаe биений дэрээд эндээс явах ч аахгүй юу. Футагаас харахыг хүсэж байгаа Юкижийн хүнтэй гэрлэж байгааг сонсоод өөр ирийн ихтер болгосноос бараг дуусгаад өгье гэд энэ шөнө эндээс явах гэж байгаа Нанамиг ятцдаг. Тэг яг ард нь очиод алах гэсэн ч юун алах. Бүр хайрлаа дараас нь харчаад яваад өгнө. Гол нь Нанами энэ биеэрээ олон жилийн өмнөх рүү удаан хугацаанд буцсан учраас алхах хүртэл хүндрэлтэй болоод ирсэн. Уг нь одоогийн Томаег л аврах гээд байгаа. Тэгээ шившлэг бичдэг цаасан дээрээ шившээд Томаегийн гэрээсэн бурхан руу аваач гэсэн биш. Намаг дотор нэг игдүүтэй бурхан уйлаад ээжэдийн 100 жилийн өмнө хүн идсэн болохоор Йокай болцсон. Тэгээ энэ нуурандаа нуруу нүгдэд оршдог байх нь. Харин энэ Йокай тим гэрээ хийдэг бурхан гэвэл таамгаар Онтеке уулын Курамаро доноо гэхдээ үнгүй уулзуулж өгнө гэж байхгүй. Нанамид байгаа бүх тоорын имээр баартардаад унсан бурханыг дуудаж өгч байгаа. Тэг гаднах ертөнд тэр чихтэй харанхуй болж бүрхэж унсан бурхан ирсэн ч яг л энэ үед Нанами энд хитрхи удсан учраас алхах байтугай яг ингээд унсан бурхантай ярих гэсэн чинь хоолоонч гарахгүй одоогийн ертөнд рүүгээ буцчихдаг. Тун харамсалтай. Угаасаа энэ хിവэрээ тэр ертөнцид удсан бол хөдөлж чадахгүй олгоч аюултай гэдгийг Микаге хэлсэн ч Нанами уурлаад миний бие алга болсон ч баг үгсэн ч хамаагүй Томаег л аварж ивэл бусд нь хамаагүй гэж зөрүүдлээд Микаге жаахан тайвшруулж ганцаараа хичээх хэрэггүй. Бид ч гэсэн заавал тусалнаа гэдэл их зөөлөн хоолоогоороо хэлэхэд Нанами жаахан ч гэсэн санаа намардаг. Юм итгээд нөгөө өрөөндөө орсоо ч Мизуки, Оникри, Котецу, Химимико, Котаро, Лугийн хаан, Курама гэд бүгд ирсэн санаа зовцсон байдаг ёстой хөөрхөн сэтгэлээр байгаа эзэн идмэн. Хоол унд идэж аваад сайхан тэнхрээд буцаад 500 жилийн өмнөх рүүгээ бэлтгэлээ базаагаад явсан биш. Нөгөө бурхныг хаана сайхан мэдгүй. Азар энэ үед Юкижи тосгоноор явж таарад Нанамига таниад сүйд мэд. Гэрлүүн дагаж очиод нөгөө игдүүтэй Йокаяар дахиад унсан бурхныг дуудуулъя гэсэн ч тэр нуур нь үнсэн нуран болжээ хөөрхий. Маргааш нь Юкижигийн хурим болох гэж байхад нөгөө Акура байж тээ. Тэр чинь Юкижигийн хуримыг боснуулна гэд бүр энэ боллаа штэ тий. Тэгээ урд орооноос нь эхлээд дагуулуудаа явуулсан байдیں۔ Энийг мэдсэн Нанами Юкижигийн хуримыг түр хойшлуулъя гэсэн ч аав нь зөвшөөрөхгүй. Тиймээс Юкижиг хамгаалахын тулд Нанами Юкижидээ ерөнхийдөө төстэй царайтай болохоор ихрэн болж сүйх тэргэн суухаар болно. Үүнийхээ оронд энэ хаас Онтеке ууланд байх унсан бурхныг олж өгөхийг гуйлаа. Нанами ер нь өөрийгөө золиослох гээд байгааг та нар ойлгож байгаах тий. Харалтаа бүр Юкижитэй үнэхээр адилхан болцсон. Яаж ийм адилхан байдин гэмээр Юкижи бол Нанамиг өвхүүлэхгүйгээд солигдохгүй гэсээр үүрээр Юкижи нууцаар явж товлсон цагт нь Нанами зүсээ хувилган явснаар бүх зүйл төлөвсний дагуу. За Акураогийн үнэнч туслах Киракабурыг гарч ирээд хүмүүсийг нэг нэгээр нь инээгээд алж хидаад Нанами зугцсан ч сүулдэ хоронд нь хордоод ухаан балартаж байна. Энэ үеэр Томаe ирээд Киракабурыг зохицуулаад Нанамиг Юкижи гэж бодоод авч явдیں۔ Гэвч 500 жилийн өмнөх зэрлэг Йокай гэдгийг санаарай. Нанами руу дайрахад цаадах чи уйлаад тэгсэж Томаe мэдээж Юкижи гэж л бодож байгаа. Тэгээд өрөвдөөд тэрврээд нам унтасгий. Хорн гарцсан байгаа ч хэрвээ Нанами ингэж дүрээ хувиргаагүй бол Юкижитэй уулзах байсан арай хувь тавиланг ингээд өөрчлөд байгаа юм биш үстэй хэмээн санаан зовсоор. Гэхдээ Нанами Томаег дагаж явахгүй гэж зөрүүдлээд тэндээ үлдсэн чинь хэдэн эвгүй ах нар орж ирээд Томаег гадаа хүлээжсэн учраас аварж байгаамаа. За тэгээд манай хоёр ч овоо ойлголцоод хамт байна шүү. Тийм энэ үсний гоёлыг маш сайн анзаарч хараарай. Томаe Нанамид одоо үедээ бэлэглэж байсан үсний гоёлагаас тэг энэ их утга учиртай. Томаe маань бас их романтик хогшуу харда Сакура цэцгийн модон дунд Нанамиг авч очиод л тэндээ ордон барьж өгье чи минийх болооч чамтай анх уулзахад чи миний гарнаас хадсан түүнээс хойш байнга л чамайг бодож байна шархацсан байхад хүртэл байнга л шүүн бүр намайг халамжилдаг байсан би чамайг мартаж чадахгүй гэх үгийг сонсоход яг үнэндээ тэр нь Юкижи биш угаасаа л Нанами байсан учраас 500 жилийн
өмнө таарсан ч Нанамид татагдсан байж. Нанами дахин биеийг муудаж одоо үедээ буцаж ирэх цаг хугацаанд болсон учраас Томоед ямар их хайртайгаа хэлээд энэ удаад биш ч дараа заавал хамтдаа байна гэсэн амлалтыг өгөөд дахин уулзахын ерөөл тавьж өөрийнхөө үсний гоёлыг Томоед өгөөд одоогийн ертөнцийн эргэн ирлээ. Одоо Нанами 500 жилийн өмнөх рүү нэг л удаа явах хэрэгтэй. 2 удаа яваад ямартай ч хийх юмудаа хийсэн. Энэ удаад хамгийн чухал зүйл болох Онтека уулан дээр очиж Курамара донотой бурхантай уулзаж тэрээр Томоe анх яаж түүнтэй гэрээ хийсэн хэсгийг Нанамид харуулдیں۔ Томоe хайрынхаа төлөө Юкижитэй насан туршдаа амьдрмаар байгаа болохоор унсан бурхнаас хүн болгоод өгөөч гэж гуйгаад хариуд нь бурхан ч зөвшөөрч дараагийн бүтэн сартай шөнө Томоег хүн болгоно. Харин тэр хүртэл мэдээж Юкижи амьд байх ёстой. Гэрээний тэмдэг болгож өөрт байгаа хамгийн үн цэнтэй зүйлээ өг гэхэд Томоe Нанамигаас авсан өөрийнхөө бэлгэлсэн үсний гоёлыг өгдөг. Энэ гоёл бол угаасаа Нанамигийнх байхгүй юу? Унсан бурхан харин тэр үсний гоёлыг 500 жилийн дараах буюу өөрийнхөө цаг хугацааны ертөнцөөс олох ёстойг сануулдаг. Манай бурхан бас шийтгэлээ амссан учраас нь Юкижи үхсэн, тиймээс Томоe хүн болоогүй, хайртай хүнтэйгээ хамт байж чадаагүй болохоор үхэн. Тэгээ бурхан ч гэсэн эндээ шийтгүүлж байгаа гэж хэлэхэд болно. Үүнийг мэдсэн Нанами бүх цаг үед зөвхөн Юкижи биш угаасаа намайг хайрлаж байсан юм байна гэдгийг мэдээд нөгөө үсний гоёлоо авах гал хамаг хурдаараа гүйсэж хийдийнхэн гадаа мангар тайван нарлчихсан Микаге сууж ийн. Гүйж очивол "Упа дүүн чадлаа штэ. Томоег яаж аврах талаар бүгдийг нь мэдсэн шүү" гэсэн чи Микаге "Чи хэн бэ?" гэс надын хүүшийн ч одоо юу болоод байна гэл эргэн тойрноо харсан чи 500 жил дотроо л байгаад байсан байна. Тэр үеийн Микагед Томоег хэрхэн аварч болох талаар хэлээд түүнээс хойш Микаге энэ 20 жил алга болсон хугацаанд зөвхөн Томоег л бодож түүнийг яаж аврах талаар эрэл сурал болоод эцэст нь 20 жилийн өмнө Нанамиг тэгж мэдээд 500 жилийн өмнө уулзж байгаа нь 20 жил нь тэгж таарсан болж таарж байгаа. Тиймээс л Нанамиг яг нас бит хүрхийг нь Микаге хүлээж ийсэн байжээ. За манайхаа жаахан толгой нэргэж магадгүй сайн сонсож ойлгож үзээрэй за. Тэгэхээр Микаге Нанамиг их охин Томоег угаасаа аварч чадна гэдгийг мэдсэн гэсэн үг. Нэг үгээр хэлбэл одоо үеийн 500 жил рүү буцсан охин тэр үед Микагетэй таарсан нь энэ цаг үед 20 жилийн өмнө Микаге таарад цаадах чинь мэдээж бурхан учраас энэ бүхнийг санаад тэгээ асуудлыг зохион байгуулах тийшээгээ хандсан гэсэн үг юм аа. За Нанами энэ цаг үед ирж гэрээний бэлэг тэмдэг буюу үсний гоёлыг олохоор явсан хойгоор Микаге толинд нуусан Томоетэй ярилцж гин. Томоe энэ харанхуй газар төгжсөн дуучлаарэ. Одоо чи гараад ир гэрэл гэгээтэй газарт хүрээд ир. Нанами чамайг хамгаалж хараалыг арилгахаар явсан гэсэн ч Томоe гарч ирэхгүй энэ хараалыг хинч хизээж арилгаж чадахгүй гэд итгэхгүй зөрүүд. Харин Микаге Томоe чи байж та гэд уу гэж 500 жилийн өмнөх чиний учирсан Юкижи эзэнтэнтэй гэрэлсэн дээ. Тэгээ цаа хоёр чинь хөөхөн мааматай болсон хүмүүс чинь ингэж үр удмаа үлдээдэг байхгүй юу гэсэн чинь Томоe тэгвэл тэр хүүхэд тэгээд үхээ биз гэж надын амар чухал юм яриад байхад харин Микаге үгүй тэнэгхэн Томоe минь. Юкижигээс гарсан нэл хөөхөн амтан эрүүл саруул том болж дахин хүнтэй гэрлэж хүүхэдтэй болсон. Хүүхэд нь хүүхэдтэй болж дахиад хүүхэд нь хүүхэдтэй болсоор эцэс сүүлд нь Нанамитай холбогдсон буюу Нанами Юкижигийн үргэлжлэл цусан төрлийн холбоотой хүн нь байсан гэдэг. Энэ бол үнэхээр гоё хэсэг. Яагаад Юкижи Нанами хоёр тийм адилхан байсан гэдг нь энэ зангилаан дээр гарч ирж байгаа. Яг энэ үед Нанами гэрээний тэмдэгээ олцсон. Зөрүүд Томоe руугаа инээгээл би чамаагаа аварнаа. 500 жилийн өмнө хоёулаа уулзж яхад чи заавал надтай гэрлэн гэсэн биздэ гэд түүнийхээ хараалыг үгүй хийх юм да. Хоёр дальж исэн юм нэрээ эцэст нь үнсэлцээд л дуустын да гэхгүй цац тоглосон. Дүрсшилчхэд Нанами Томоед 500 жилийн өмнө өгсөн ирээдүйд уулзах хамлалтын талаар энийг нь Томоe зүүдлээд Нанамигаа явчихъя гэд айгаад сэрээд хажууд нь ахаар нь баярлаад тэрвэл хайр. Гинэд гадаа тустаас чимээ гараад бөөнөрөө гайхаал гартал "Hi guys, би нэрлээ" гэд күнний ширч гисэн байдаг. Яах чаан гэсэн чинь нөгөө унсан бурхны хийсэн зан үйлийг дуусгахаар буюу Томоег хүн болохоор ирсэн байдаг. Нанами ч бөөн баяр "Май хайр ингээд хүн боллоо штэ" гэтэл харин Микаге
Одоохондоо Томоёо хүний ертөнцид хүмүүстэй дасан зогсож амьдрахад бэлэн биш. Нанамигийн хувьд одоож бурхан хിവэр учир мэдээж буцаад жирийн охин болох ёстой. Дахиад бодох хугацаа хэрэгтэй гэдэг ингээд жилийн дараа буюу Нанами ахлах сургуулаа төгсөх үеэр өөрчлөлтийг хийхээр болж байгаа. Нэг жил бол нүд ирэмхийн зур өнгөрчээ. Маргааш бол Томоёог хүн болгох өдөр юм аа. Бас Нанами газрын бурхны тэмдгээ буцааж өгнө. Мэдээж Томоёо Нанами хоёр хамтдаа амьдарч Микаге хийдээс явна гэсэн үг байхгүй юу? Мизукич Микагед арх нэрж өгөөд нэг жил болжээ. Цаадхан ядаж их дуртай унаа гэснээс Хиремэн Курама уул руугаа удахгүй буцаж байгаа. Харин Мизуки Микаге Оникри Котецу нартай энэ хиддээ үүлдэнэ. Тэг манай гур хүүхэн магааз. Энэ бол хамгийн чухал хэсэг. Нанами энгийн хүн болвол Томоёо тэр хоёр сүнслэг оршихуй болон Оникри Котецу болон бусдыгаа харж чадахгүй нь харамсалтай. Маргааш гих өдөр дуусмагц бүгдтэй нуулзаж чадахгүй учраас Мизуки Томоёо Курама гур бол тасардлаа харигдчихээн. Хиремэн Томоёод хүн болохоор ажил төрөл хийдэж шүү. Цалин байлаа авдаг тэрүүгээрээ бас ингээд амьдралаа зохицуулдаг гэж зааж зааварлаад байгаа маа айхтар. Нанами маань Микагетэй амжилан уулзаж, намайг хайрлаж, ойлгож, бүх зүйлд хүлээцтэй хандаж, насны минь хайр Томоёог олон жилийн турш хамгаалж ирсэнд маш их баярслан илэрхийлнэ. Шинэ өдөр эхэллээ. Энэ өдөр мэдээж Нанами ахлах сургуулаа төгсөөд манай хоёр шууд хурмаа хийх гээд явж байгаа юм чин. Томоёо Нанами хоёрын сүнслэг оршихуйд байх хэдхэн цагийн хугацаа гэрлэх ёслолдоо бэлдээд гайхалтай хувцас өмсөж байхдаа хүртэл хайртай түүнийг л бодно. Нанамиг Томоёо хараад л шууд твэрч аваад эцэст нь энэ олон жилийн дараа би чамайг оллоо. Чи минийх боллоо гэдэг ёо. Өмнөөс нь бүр доглоод ах юм аа. Тэдний хурмын яслалд Мизуки, Луугийн хаан хүртэл их нэртэйгээ, Ботомару найзууд Хирэтэйгээ, Суйро ах, Нанами дурлсан Жиро, Нуурын гүнж найз бойтойгоо гээд маш олон оршихуунаар баяр хүрхээр ирсэн. Тэ Томоёо Нанамиг насан туршдаа хайрлаж, юуж болсон хажууд нь байгаа хамлаж, аз жаргалтайгаар төгсөж байна. Төгсгөлийн хэсэгт Томоёо хүн болчихсон манай хоёр аз жаргалтай байгаа үзэгдэл харагданаа. Ёо, ямар гоё дуусч ба тэ. Эсвэл жинхэнэ W төгсгөл үсттэй. Ингээд Ками-сама Kiss анимегийн бүх бүлгийг нь ярьж дууслаа. Дараагийн бүлэг байхгүй. Ингээд дууссан шүү манайхаа. Эцэст нь гэж хэлэхэд хайр бүхнээс хүчтэй. Хамгийн гол нь чин сэтгэлийн үнэн хайр. Чи хинч байсан хамаагүй байгаагаар чинь хүлээж авах нэгэн. Нанамигийн хувьд багаасаа хайр инэрлийг багхан амсаж ирсэн хэдиж бүх зүйлийг эргээр харж зөв амьдрсныхаа хариуд Микагегээс бурхны тэмдгийг авч Томоёотой танилцсан нь түүний насан туршийн хайр байсныг хэн мэдэх вүлээ. 100 жилийн турш ганцаараа байж хүмүүсийг үзэн ядаж харгас мэт амьдардаг байсан Йокай Томоёогийн бодол Нанамитай уулзсанаар амьдралыг илүү гэгээлгээр харж эхэлснээс гадна хүмүүс сул дорой биш хайр ямар хүчтэй гэдгийг илүү ихээр ойлгож Нанамиг чин сэтгэлээсээ хайрлсан байхаа. Олон 100 жилийн турш шархалсан Томоёогийн сэтгэл зүрх Юкижид дурснаас хойш дахин хизээж идэгрэхгүй гэсэн хэдий ч яг үнэндээ Томоёо хайрлсан хүндээ 500 жилийн турш үнэнч байсан хамгийн сэтгэл тогтоолом хэсэг байлаа. Юкижи энэ хорвоо ертөнцийн өөрийнхөө үр удмаа үлдээн 500 жилийн туршид үргэлжлэн түүний үнэнч хайр нь хэмдээл байж гайхалтай биш гэж үү? Нанами Томоёо хоёрын харилцаа бол хоёр ертөнцийн заагийг давсан итгэлээр тогтсон хайр. Тэд бурхан ба Йокай гэх хоёр өөр оршихуй боловч сэтгэлийн утас нь нэгэн чигт хөтлөгдөж байгаа юм шиг. Нанами бурхан байснараа Томоёогийн хязгаарлагдмал сэтгэлийг чөлөөлж Томоёо хүний хувьд Нанамид жинхэнэ хайр, халамжийн үн цэнийг ойлгуулсан. Энэхүү эцэс төгсгөлгүй нандин харилцаа нь төгс төгөлдөр байдалд бус хамтдаа өөрчлөгдөж чадсанд орж байгаамаа. Томоёо өвхөшгүй мөнхийн амьдралаасаа татгалзаж хүн болж Нанамитай хамтдаа амьдрах сонголтыг хийж буй мөч бол энэхүү анимегийн хамгийн гүнзгий утга агуулга байгаа. Анимегийн төгсгөлд Нанами болон Томоёо энгийн хүмүүсийн амьдралаар амьдрахыг сонгодог. Тэд бурханлаг хүч ич хитэ орхисон ч жинхэнэ аз жаргалыг олсон. Учир нь аз жаргал гэдэг нь хүч биш, хамт байх, хайрлах, хайрлуулахын үн цэн юм. Хүн бүр бурхан байх албагүй. Гэхдээ өөрийн зүрх сэтгэлдээ гэрэл хасааж чадвал бурханлаг чанарыг илэрхийлж чадна. Хайр гэдэг зөвхөн сэтгэл тогтол бас өөрийгөө өөрчлөх, бусдын төлөө хичээх урам зориг юм. Хэн нэгнийг хайрлаж, хайрлуулж түүнийхөө төлөө өөрчлөгдөж чадна гэдэг нь магадгүй хамгийн зөв сонголт, хамгийн зөв вариант, хамгийн гайхалтай ич хит байх. За тэгэд манайхаа бас хүлээгээд лагаарай. Чамайг хайрлах нандин нэгэн чинь одоогоор жоохон төөрцөн яваа чинь билүү? Ингээд Ками-сама Kiss анимегийн бүх бүлэгтэй хамт байж хүлээцтэй төвчээртэй хүлээж урмын үгээ хайрлаж дэмжсэн бүх зүрхнүүдтэй үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Хайртай шүү. Зүрх.